За сайн байцгаана уу. Манай Liberty Pop-ын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ бүгдээрээ гоё хондгой тоглоод эхэлцгээе. За. За өнөөдөр одоо алтарт нооргийн талаар ярина. Ер нь юу болоод өнгөрчүү? За ер нь өмнө нь бас иймэрхүү зүйлсүүд бас болдог л байсан тий. Тэгвэл ноорог дээр бол илүү олон нийтийн анхаарал татлаа, илүү цагдаагийн процессын ажиллагаан дээр асуудлууд гарч байгаа шиг харагдаж байна. Илүү олон хүмүүсийн анхаарлыг татсан ийм үйл явдал боллоо. За тэгээд өнөөдөр ирсэн залуучууд маань өөрсдөө нэг нэгээр ямар байгууллагаас явж байгаагаа нэг яриад тэгээд эхлэе гэж бодчих. За ганж ахлахаас эхэллээ. За сайн байна. Би ганж ахлан тэгээд одоо хуваарал ер нь ирж ийн үзэл бодлоор одоо сүрхий иргэний нийгэм өнтер гэж явахгүй байхад чөлөөт дуран бүтээвч. Гэтэ ер нь бол яг нооргийн асуудлыг бүр анх гарч ирснээс нь хойш ингээд сошиал дээр ажиглал явж байгаа хүмүүсийн нэг байна л да. Тэгээд өнөөдөр бас үзэл бодлоо хуваалцъя гэдээ хүрээд ирсэн байна. За холон гэдэг медиа шоу гэдэг одоо медиа салбарынхаа тухай ярилцдаг подкастыг хийдэг. За тэгээд яг өмнө нь бас багшилж исэн гэдэг утгаараа ч юм уу сэтгүүл зүйн салбарын тухай бас өөрийнхөө хэмжээнд илүү судлаж экспертийн нүдээс жоохон харахыг хичээдэг. Тэгэхээр тэр үднээсээ бас өнөөдөр ярилцъя гэж ирсэн байна. За Үнмөх гэдэг сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүртүүгээ байгуулагдсан ажилладаг төсвөр менежер. Тэгээ энэс гаднаас ер нь яг олон улсын эрх мэдээллийн байгууллагуудад мэдээ сурвалжлага бичүүлэх. Тэгээд одоо яг энэ зөрчигдөд байгаа гэж байгаа үзэл бодлоо илэрхийлэх эрхийн чиглэлээр нэлээд судалгаа хийдэг. Тэгэхээр бас энэ чиглэлээр ярихаар танах чинь бас факт чек гэдэг яг манай байгууллаганд иргэд метагийн хөндлөнгийн баримтлах түнш Монголын баримтлах төв ажилладаг байна. За. Намаг инх бодрол гэдэг одоо бол зөвхөн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар ажилладаг судалгааны байгууллага. За дээрээс нь бас нэг хэдий хөтөлбөр хэрэгжүүлдэг. Засаглал хүний эрх төлөөр бол бас нэлээд тагнж ажилладаг ийм байгууллага. За тэгээд саяхан өнгөрсөн 7 хоногт эвгүй үйл явдал боллоо. Тэгээд манай залуучууд маань өөрсдөө бас энэ талаар хэдүүлээ ярих хэрэгтэй байна. Энэ сэдвийг олон нийтэд одоо тэг яг юу болоод өнгөрвөө гэдэг талаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх хэрэгтэй байна гэдэг өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хийж байгаа маа. Зүгээр миний байр суурь бол яг мэдээж би бол илүү хувь хүнийхээ үзэл бодлыг илэрхийлж байгаа. Би бол цагдаа ч юм уу, хуулийн байгууллага биш, эсвэл өмгөөлөгч зүгээр л хажуунаас нь ажиглаад хараад сууж байгаа хүний хувьд харахад тэгээд дээрэс нь одоо таймлайн дээр болж байгаа процессуудыг ингээд зүгээр нэг уялдаа холбоог нь холбох гэж оролдоход юу гэж ойлгож байна гэхээр нэг улс төрийн захиалгатаагаар хууль хүчний байгууллагууд маань ажилтдаг болцсон юм байна гэдэг л нэг тийм одоо дүр зураг ажиглагдаад байгаа. Тэгээд та бүхэн маань бас одоо юу гэж бодож байна те? Тэр талаараа бас нэг эхнээсээ юу ямар нэг дараал байхгүй ам булаацалтаад ярьж болно. Нэгэн давмгаалаад ярьж болно. Ерөөсөө тийм дүрэн байхгүй шүү манайхан. За. Ярмаар байгоонууд нь шууд яриад явчихараа. Би бол тэгж явуул зүгээр их гэж бодож байна. Үйл явдлын халуун цэг дээр өглөө нь одоо очисон байснаар бодрол энэ тухай хэлээд яг ярих юм болоо. Тийм. Ноор гихнийг бол за бараг 2 жил гаруй өмнө баха. Над дээр ер нь л өмнө таньдаг байсан. Тэгээд над дээр ирж уулзаад ер нь бол яг юм нэг юм хараа тус байдлаар тэгээ судлаачдын дуу хоолой хүргэдэг. Тэгтээ бас юм зөрөгтэй шүүмжлэлт өнгөс харагддаг хэдүүл юм контент гаргая гэд тэгж ажиллаж эхлэе гэж яриад одоо нэг 2 жил гаруй тэг нэг explain it by Бадрал гэдэг сүртэй нь шүү дээ. Тэгтээ тийм олон дугаар гаргаж чадаагүй. Яа тэгэхээр гоё үйл шүү. Бид нар нөгөө ямар үед ажилладаг вэ гэхээр нэг айхтар бухимдсан үед л ажиллаж. Одоо жишээл хамгийн сүүлд бол нэг төсөвөөр хийсэн. За энэ бас арай л бас болох ойлчлаа. Бас арай ингэж болохгүй гэдэг үед дээр л дуурж ирсэн. Тэгээ тэр утгаараа бол бид нар бас тодорхой юмнууд дээр бол хамтарч ажилладаг. Санаа оноос олцдог. Тэгэд яг нооргийнхныг бол бариад авчлаа гэдэг постыг бол өглөө тэр ч унтж байгаа сэрэлдэг жоохон хоцорч мэдсэн. Тэгээд юу болчихоо яваа гэдэл мэдээлэл тавьсан. Манай хэвлэл мэдээллийнхэн бол өнөө өдрөл аль хэдийн пост орлоо түгээсэн хэвлэлийн урал зарлцсан. Тэгэл ер нь бол нөгөө киберийн гадал очицгоосон. Яа ер нь бол яг хүмүүс бол ийм болгоомжл хандлага басгүй. Надад ч айгүй юм бурууч байх юм бэл чи юу гэж байгаа те. Ямар учиртай чи яагаад цуг яваад байгаа гэдэг. Айгүй олон бас гайхчил ямар хамааралтай юм гэдэг юм. Тэгээ над бол үнэхээр буруутай ч байсан байж болно. Буруугүй ч байж болно. Гэхдээ
Хүний эрхийн агуулгаараа бол юм хүний эрхийн зөрчлүүд л эзэж юм нэг хүний асуудал байдаг. Яг тэгэхээр нэг хүн тохиолж бол дараа нь дахиад хүмүүст бол заавал тохиолдог. Тэр нөгөө юм болохгүй кейс, болохгүй юмнуудыг бол ингээд тухайн үе дээр нь бол ямар нэг байдлаар сүр зогсоож ичтэй эсвэл тэр нь яг үнэхээр асуудалгүй ном ёсоор явж байгаа нүгтийг ингээд шалгах л ёстой. Тэр нэг талаасаа бол тэрнээс биш одоо заавал таньдаг гэхээр ич байдаг юм уу те. Тэгээд нэг юм очсон дан ганц асуудал бол биш л те. За тэгээд ер нь бол тэрнээс хойш процесс бол бүгд ингээд хөвлөлийн хурлын дээр болоод явцсан бол ойлгож байгаа бах. Ер нь бол ийм асуудал зөндөө болж иж магадгүй. Норгийнхан бол бас одоо юг мэр нэг талаасаа бол өөртөө зөрөгтэй дуурж ирсэн учраас гоё нэр үнэтэй, үнэлэмжтэй те хүрээлэлтэй байсан учраас айгүй олон талаас босч ирсэн. Мэддэхгүй хичнээн юм байгаа болоо гэж бол бас үнэхээр анхаармаар. Яг тэгэхээр хинч танихгүй, хинч мэдэхгүй бол одоо хинч өмөрөхгүй болчих хамгийн асуудал. Яг тийм болсон шүү дээ. Маш олон хүний хэдэн 100-аар нь худал мэдээлэл тараасан гэл тэр чинь хуучин кибер гэмт хэрэгээс тэмцэх газар гэж тустай байгаагүй. Нөгөө цагдаагийн ерөнхий газар юм байна уу та. 3 билүү дөрөв давхартан тий байдаг. Тэгэл ерөөсөө тэнцэж хичнээн сая төгрөгөөр хүмүүс торгуулж байсан. Ийм тохиол гарсан. Тэгэл бүгд ингээл айгаал чимээгүй хав дараал өнгөрч байгаа. Одоо инфлюенсер олон танигдсан байх чинь одоо нэг талаас аюул байдлын баталгаа болчихж байгаа хгүй. Одоо яг эдийн тогтолцоонд ажиллаж байгаа. Одоо ингээл инфлюенсер хүмүүс бол нэг өөртөө хинч танихгүй нэг авахлаарч мэдхгүй байна. Тэгэхээр хүн итгэхгүй тий мэдээлэл түгэж чадахгүй. За тийм л процесс. Тэрнээс хойш нь бол одоо бүгдээр л харж чинь бас нэг аюулгүй байдлын баталгаа болдгүй юм байлээ. Сая чин тэр утааны үеэр чин болоор гэл халаа ичил хийдсэн шүү дээ. Тэр бас яг одоо түүжилж байгаа. Ер нь тэр шууд утгаараа заан ханд эсэргээр аюултай байдлын баталгаа болж. Тэр бичлэгийг нь би тавьсан шүү дээ. Нэг алхаар занал хэлдэг. Тэгээ чинь сошиал дээр тавиад. Тэгээ яг Норгийг бол би тэгэж харсан талаа. Норг ер нь сонгуулиас эхлээл жоохон болохгүй хүмүүсийг оролдчихжтэй гэж. Тэгээд тухайн үед бол нэг сонгуулийн үеэр бол нэг яг бүр ил тод дуурж исэн хараат бус нэлээд зоригтой дуурж исэн цөөх хідэн хэл мэдээл байсны нэг нь бол Норг байсан болоо. Тэгээд дээр нь нэмээд сонгуулийн баримт кино аваач хийцэн. Тэгээд тэрнээс хойш ер нь ингээд бас нэг тийм сөрөг хүчин шиг дуурайд исэн яваад исэн тийм зүйл байгаа л да. Тэгж жагаад одоо сая энэ тэр одоо нэг ажилтнтай холбоотой үйл явдлаар тэн дээр одоо асуудал үүсэл. Тэгэл ер нь тэр одоо Норгийг бас дотроо дэмжиж явж исэн. За энэ бол ингээд зөв шудраг дуурж ийна гэж исэн. Одоо өөрсдийнх нь сонсогчд болоод үзэгчд иргэний нэг юм өөр тийм органикэр босоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ тал дээр бол яг ингээд гараад ирэх байх гэж нөгөө талаас ер нь их тийм сүрхий одоо төлөвлөөгүй байх л та. Арай зүгээр ингээд энгийн л ингээд чимээг болгоод өнгөрчдөг нэг жишээгээр явчих байх гэж бодсон чинь энэ талаас бүр тийм огцом тийм эрүүл гал орж ирээд тэгээ хоёр талаас нь болчихвол гэж харсан шүү дээ. Сүүлдээ бол эн чинь нэг баг салбарууд хоорондоо хагран бутрагч гэдэг юм уу, иргэд цагдаа руугаа дайраад байна ч гэдэг юм уу. Ингээ юмыг бол бүр одоо бас тийм биш юмыг тийм одоо тийм болгоод байгаа юм шиг тийм үзэгдлүүд гарч ирээд байгаа байхгүй. Тэгтэл тэр чинь нэг тухайн нэг одоо кейстэй холбоотой л асуудал байгаа болохоос ч бүр ингээд салбар руу иргэд дайраад ч юм уу, ингээд нэг тийм цагдаа руугаач гэдэг юм уу, тиймэрхүү юм энэ төр бол яг үндэ бол болж байгаа харагдахгүй байна. Тэгэхээр тэн дээр одоо яг судалгаанууд баг нэлээд харин тийм мэрэгжлийн судалгаа энэ төр хийсэн хүмүүс сууж байгаа болохоор бас мэдээллүүдийг хуваалцах байх гэж бодож байна. Яа миний хувьд бол бас тэр өглөө мөн л постараа л ерөнхийдөө мэдсэн. Тэгээ яг анхаарал татсан гол шалтгаан нь бол үндэслэл нь байсан. Үндэсний нэгдлийг боснуулах болов тий эвдрэлцүүлэх. За нэг ийм шалтгаан байсан. Тэгээд яг 2023 онд гэж өөрөө за одоо автократ засаглалтай гэж хэлж болох те Сингапур улсад суралцсан. Тэгээд тэр үедээ ерөнхийдөө энэ мэдээллийн орчин ер нь Азад болон зүүн өмнөд Азад ямар өөрчлөлт болон хэлбэрүүд гарч байна вэ гэдгийг харсан, за тодорхой хэмжээнд судалсан. Тэгээ яг 2020 оноос эхлээд ялангуяа зүүн өмнөд Азад болон ер нь дэлхийд даяар энэ автократ дэглэм рүү шилжиж байгаа улс орнуудад харагдсан түгээмэл хэв шинж нь бол ерөнхийдөө хамгийн түрүүнд яг энэ хэвлэл мэдээллийн салбар руу орж ирэх. За хэвлэл мэдээлэл гэж бас бид нар зөвхөн сэтгүүл зүйн хүрээнд яриад байгаа. Гэтэл энэ ч өөрөө үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг энэ бүх хэрэгэнд хамаатай энэ ирэх байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас бид нар зөвхөн сэтгүүлч үүнд хамаатай гэж хязгаарлаж бас болохгүй байх. Тэгэхээр тэдгээр улсуудад ерөнхийдөө юу хийгээд байна вэ гэхээр нэгдүгээр хуурамч мэдээлэл гэдэг асуудал маш их гарсан. Хуурамч мэдээллийг төрөөс болон олон нийт болон гадны одоо зүгээс гэгчлэнгээр маш олон талын субъектээс цацаж эхэлдэг. Энэ нь өөрөө цаашдаа нийгмийг
талцал хуваагдал руу аваачдаг. Ингээд нөгөө юунд ч итгэх болсон нийгмийг нэгсэндээ одоо засаглалын аргаар гэдэг юм уу, автокраси гэдэг ийм юм руу одоо шилжүүлээд байгаа ийм хэв маяг харагдсан. Энэ олон улсын энэ хэв маяг нь дараа нь бид нар мэдж байгаа өнөр цэцэг сэтгүүлчийг ч гэсэн мөн яг тэр хүн одоо буруутай буруугүй янз бүрийн юм байсан байж болно. Гэхдээ яг тэр хүнийг үндэсний төрийн нууц гэдэг асуудлаар ингээд яг асуудал нь юу болсон юм бэ гэдгийг ямар ч мэдэх аргагүйгээр ачаад аваа явсныг бид нар өмнө нь харсан те. Тэрнээс хойш мөн манад олон сэтгүүлчийг дахиад л үндэсний нэгдэл, худал мэдээлэл, гэгчлэнгэр ингээд маш олон үндэсний аюулгүй байдал гэдэг ч юм уу. Маш олон ингээд шалтгаанаар одоо үгийг нь хорих, айлгах, мохоох ийм оролдлогууд гарсан. За мим хийсэн залуучуудыг хүртэл ерөнхийлөгчийн нэр хүндэд халдлаа гэдэг нь өөрөө худал мэдээлэл гэдэг одоо хуулийн залтаар ч юм уу те. Торгсон, шийтгсэн. Юу яасан? Ихэнх тохиолдолд төр миний харснаар шүү. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар өөрөө зүгээр үндсэн хуулийн заалт байна. Тэ? Тэр үндсэн хуулийн заалтыг аваад тэр үндсэн хуулийн заалт нь ямар нэгэн байдлаар органик хууль руу ороогүй юм бэл. Тэнгүү цагдаагийн байгууллага өөрсдөө дураараа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэдэг тэр хуулийг барьж аваад дураараа хүмүүсийг доргож шийдэгдэх болчиход. Эсвэл тэр мемэн дээр бол яг эрүүгийн хуулийн 13 14 хичээн ашигласан байгаа даа. Гэгчлэнгээр тэгэхээр ийм хэв маяг ерөөхдөө сүүлийн ингээд бараг 5 жил Аз даяараа ялангуяа энэ үзэл бодлоо илэрхийлэх хэрэгжүүлэлөг хязгаарлахыг оролдож байгаа улс орнуудад харагдсан энэ хэв маяг манад харагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөхдөө энэ бол ингээд бас болохоо болж байгаа юм байна. Бид нар анхаарах хэрэгтэй юм байна. Ярих хэрэгтэй юм байна гэдэг төвшөнд одоо хүрснийг харуулсан гэж бодож байна. Тэгээ тэр өглөө бол үнэхээр би яг тэгж л бодсон. За үндэсний аюулгүй байдал гэж Хонконгод нэг хууль батлал одоо тэдний эрхчлөлөг яаж хундлаа те. Эсвэл Сингапурт за миний сурж исэн газар хуурамч мэдээлэл гадны одоо явуулгаас сэргийлнэ гэдэг хууль батлаад 2 жилийн дараа тэрийг нэмэлт өөрчлөлт оруулаад засгийн газрын дурын сайд нь сошиал медиад дурын постыг түтгэлзүүлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. За Туркид бол жишээ нь мөн 2 руу 3 жилийн өмнө ерөнхийлөгчийг доромжлох гэдэг ийм хүнээс одоо энгийн иргэнээс тусдаа ийм хуулийн бас заалт оруулаад ирсэн. Тэгээд одоо би үн мөнхийг доромжлуул 3 сарын ялтай, ерөнхийлөгчийг доромжлуул 3 жилийн ялтай. Эсвэл олонний дунд тэгж ярьсан бол 6 жилийн ялтай гэдэг ч юм уу. Ингээд төр гэдэг бол одоо хамгаалах ёстой субъект гэдэг нэг ийм одоо бүр хуулиар ингээд одоо өөрсдөө хамгаалаад эхэлсэн. Тэгээ энийг бол яг сүүлийн үед weaponization of law буюу одоо хуулиар зэвсэг хийж үзэл бодлоо илэрхийлэх энэ эрхчлөлөг хумих арга гэж одоо нэрлэдэг байгаа юм билээ технологи гэх юм уу та. Тэгэхээр бид нэр энэ асуудлыг яахаар rule by law гэдэг байлаа шүү дээ. Rule of law шүү дээ. Одоо rule маань weapon зэвсэг болчиход байна л да тийм. Тэрээс нь бас яг энэ үйл явдал болж байхад бас н олон улсын судлаачд болон одоо бусад олон улсын байгууллагуудад яг санс өгсөн энэ асуудлаар тэгээ яг энэ дэлхийн үзэл бодлоо илэрхийлэхийн форум гэж байдаг. Норвеги төвтэй. Тэгээ түүний тэрэгц дэлхийн залуу экспертүүдийн сүлжээ гэж байгаа 60 одоо орны гишүүнтэй. Тэгээ тэнцс бий байдаг. Тэгээ тэр хүрээнд ер нь яг Монголд ийм үйл явдал боллоо. Та нарын байр суурь ямар байна вэ гэдэг ингээд яг сүлжээнд одоо бид нэг WhatsApp тэрхний групптэй нэг улсын мэдээжтэй гадагшаа зөвлөдөг мөдөг юм бол ерөөсөө биш. Тэгээ яг ингээд асууж хахад хүмүүс дандаа шууд нөгөө цочирдож авч байгаа. Тэгээ эндээс яг түрүүний ярьсан дээр нэмэт хэлэхэд нийгэм өөрөө энэ асуудлаас болоод тавцсан гэхээс илүүтэйгээр бид нар угаасаа л хоёр өөр талд шал тустай юм хөөсөн зэр дотор байсан баг. Тэрийгээ сайн мэдэж авлаа тий. Хаана нэг хэсэгт нь мэдээлэл яаж юм оркестрсэн байдлаар зохион байгуулалтаар тархт юм бэ. Тэгээ ямар харлуулга явдсан бидний хизээж уншиж байгаагүй, дагдаггүй, харж байгаагүй сайтууд сэтгүүлч нар гарч ирээд тий одоо ингээд энэ ноорог бол ерөөсөө янз янзын юм боллоо шүү дээ. Энэ байгууллага яагаад одоо байгууллагаараа гэж байгаа шүү дээ. Нэг хүн биш тий. Байгууллагаараа баригдсан шалтгаан бол ингээд нэг сүүлийн 7 хоног дотор бол ингээд нэг 4-5 удаа хамгийн анх гарч ирсэнсээ. За нэг үндэсний аюулгүй байдалд алдсан юм байна. Бисээ тоглож жоод за мөрдөө цахим тоглоом одоо зохион байгуулсан юм байна. Худал мэдээлэл тараадсан юм байна. Хүний амьд төрхөө алдсан юм. Ингээд ямар ч замраагүй явж байгаа юм. Тэгэхээр энэ хүрээнд бол яг энэ нөхцөл байдлаар төрийн одоо энэ гарч байгаа авж байгаа арга хэмжээнүүд алхмууд шууд энэ хүний эрхэнд хавцсан байдалтай. Бид нар энийг харахаар одоо нийгмийн нэг хэсэг бүлэг хүмүүсийг анзаарах юм бол юу ч нэ гэхээр буруугүй мууч шалгуулч та юунаас нь айгаад байгаа. Гэхдээ ер нь буруугүй үнийг төр зүгээр авахт нь шүнийн цагаар те одоо баривчлаад өмгөөлөгчгүйгээр хитэн цагаар саатуулаад үүр хүртэл саатуулах байранд байлгадах шаардлага байхгүй. Энэ бол ингээд нэг төрлийн захаан зэрлэгтэй. Гэтэл энийг нийгэм хүлээж авахдаа яажийнэ гэхээр бидний бас хүний эрхийн мэдрэмж баг зэрэг унтсан юм удаа гэдэг дүгнэлтийг бид нар яг энэ сая босон үйл явдлаас харах боломжтой болчихдог.
Тэгэхээр энэ энгийн үзэгдэл юм шиг ингээд хүмүүсээр боддог болсон тийм. Надад бол зүгээр тэгж бодогдсон шүү. Та хэд болохоор яг нэг түүж хараадах шиг байна. Миний эргэн тойронд бол маш өндөр байсан. Хүмүүс ямар амар эрхчлөөндөө хайртай, ямар гоё болцсон бэ? Тэр тусмаа яг нийгэмдэр одоо яг нэг өрмөн гэж ярих юм уу тий? Яг энэ нийгмийг ингээд түүчүүлээд явж байгаа оюунлаг залуучууд бол үнэхээр энийг бол өстөө бүгд эсэргүүцчихсэн. Тэгээд зүгээр эсрэг байгаа нэг ганц хоёр юм харсан чи хинний ч мэдэхгүй нэг тийм трол мол тийм яг ингээд нэртэй устай хаягтай өөрийгөө одоо олон таниулсан хүмүүс бол ихэнх нь явсан. Тэгээд дээрэс нь бас нэг юм байна. Тэр мөрөдө тоглоомд холбогдсон гэж залуу бол тэр шүн болохоос өмнө бол ерөөсөө ямар ч цагдаагийн байгууллагт бол ерөөсөө ямар ч юу байгаагүй. Шалгагдаж бариагүй 9 шид болоогүй. Тэр хизээ усан мэ гэсэн чинь хэвлэлийн баг гурал хийгээд тэрнээс 2 цагийн дараа шинээр юмнууд гарч ирсэн. Тинчэн хүн амны хэрэг тий хүн амиа орлогод хүргэсэн хэрэг тэгээд мөрөдөд тоглоом гэсэн 2 шин зүйл 2хан цагийн дотор нэмэгдээд ороод ирсэн. Нөгөө залууг нь би аягүй сайн таньдیں۔ Тэр нөгөө мим хийдэг залуу. Мим хийдэг. Одоо тэгээ би мимэнд нь аягүй дуртай. Бид хоёр ч бас ингээд наад мим чи өстой гоё болсон байна. Би чамд ийм гоё видео мим хийх юу өгье юм гээд ингээд гоё мим зэм өгдөг. Тэгээд ийм чимээгүй юм дуу залуу байдаг. Тэгээд тэр залуу чи ерөөсөө сар хүрэхгүй хугацааны өмнө бас л нөгөө улмаач би ингээд байнга шеэрлж байгаа ш нөгөө мим зэм. Тэгсэн чи энэ ямар залуу байна? Энэ залуутай уулзъя. Тэгээд ерөөсөө сар хүрэхгүй хугацааны өмнө тэр мим хийдэг залуу ажилд орсон. Тэгээд одоо ажилд оруулсан юм байна шүү дээ. Үгүй ажилд оруулсан гэхээсээ илүү зүгээр яг би ингээд тэр залууг аягүй сайн таньдаг залуу. Ярилцсан хэрэг өргөжөөд байгаа тийм. Тэгэхээр энэчнээс юу гэж хэлэх гээд юм гэхээр тэр залуугаас сулж тэр ажиллагаа явагдаагүй шүү гэдэг л хэлэх гээд байгаа. Тэрийг ерөөсөө мэдээчгүй байсан. Гэтэл ингээд юм хумаа 2 цагийн дотор ингээ хайгаад үдсэн чинь 2 асуудал гараад ирсэн те. Амиа орлогод хүргэсэн мөрөдө тоглоом гэдэг 2 юм өө гэж нөгөөдөл чинь ингээл баярлал тэнгүүтээ тэрийг шууд дахиад нөгөө өглөө байсан үндэслэлээсээ шал өөр үндэслэл 2 цагийн дараа цагдаагийн байгууллага хэвлэлийн гурал ихтэй зарлаад тэрийг хууль зүйн сайд нь дахиж гарч ирж хэрвээ энэ хүн бараг буруугүй болвол би хариуцлага үлэе гэж байгаа шүү дээ. Шүүхээс өмнө тэр хүнийг аль хэдийн ялцчих байгаа. Тэр хүн яг мөрөдө тоглоом зохион байгуулсан юм уу эсвэл хүн амиа орлогод хүргэсэн юм уу гэдэг мэдэхгүй тэр нь шүүхтэр очиагүй байхад шүүхээс өмнө шүүчиж байгаа байхгүй тэр. Энэ бол өөрөө маш ёс зүйгүй одоо хуульч хүний хувьд бол маш бүдүүлэг алдаа гаргасан миний хувьд. Одоо наадхан дээр нэг юм айгүй анхаарал сонирхол татаад байгаа байхгүй. Одоо ер нь цаашдаа ингэж бид нар бүгдээр л тодорхой хэмжээний аж ахуйн нэгжийг удирдах байгаа юм байна. Зохион байгуулж байгаа юм байж юм тий. Тэнгүүд нооргийн нэг ажилтан ба ноорг гэдэг юм гараад ирчихэж байгаа байхгүй. Одоо тэр хүн тодорхой хэмжээнд тэр асуудалд холбогдсон байлаа гэд нооргийн бүх тэр янз бүрийн хард диск тийм ээ. За одоо тэр компьютер үйл ажиллагаа явуулж байгаа үндсэн бүтээгдэхүүн бүгдээрингийн одоо хурааж авснаас болоод өнөөдөр тэр байгууллага бол ингэ шууд 0 зачиж байгаа зү. Ер нь бол тэрнээс хэл хонж байгаа тийм. Тэгэхээр энэ өөрөө ямар хуулийн зохицуулалтаар ингэж яваад байгаа. Бүх байгууллага тэр энэ адилхан хэрэгжих. Хоёрдугаарт тэр мөрөдө тоглоомын хуульч одоо яг адил шатанда явж байгаа. Тэгвэл бус бүх one expert хаасаг л өнөөдөр Монголын бүх юм л одоо тэрүүгээр ивент итгүүлэл яваад. Тэр болгон дээр одоо жишээ нь энэ яаж ажиллах юм тийм ээ. Гэдэг чинь энэ хоёр юм дээр ингээ яг тэгш үйлчилж гин үгүй юу гэдэг юм бид нар дахиад хууль нь хармаар хадлах байгаа байхгүй тийм үү батлагдаагүй юм уу тий. Тийм одоо тэр. Тэгэхээр одоо тэр ажилтан ба одоо би ч гэсэн өөрийнхөө одоо манайх нэг 20-од ажилтантай байлаа гэж бодоход бид нар одоо ер нь яах хэвээр одоо тэр 3 жилийн сүүлийн 3 жилийн дасны хуулгын нэрэн гэсэн бид нар одоо бүгдийг шалгаж CV-н дээр оруулах хэрэгтэй болж байгаа юм уу тий одоо тэрийг бүгдээрингийн одоо яг нооргийн алдаа нь хаана гараад ирсэн жишээ нь гэдэг чинь одоо удирдлагын алдаа нь хаана гараад ирсэн гэдэг чинь бас нэг асуултын тэмдэг дээр гараад ирж байгаа байхгүй чинь монголоор дүрэн аж ахуйн нэгжүүд байж байна. Монголоор дүрэн бэт тоглож байгаа яг үнд тоглоод өчнөө асуудал энэ тэнд орцсон байж байгаа шүү дээ. Манайх чинь нэг хэсэг бол бүр улсаараа ингээд бэт чинь улс болсон шүү дээ. Яг энэний дараагийн дугаар яг бэттэй холбоотой дугаар би хийсэн байгаа. Тэрийг бас хүмүүс үзээсэй гэж бодож байна. Гэхдээ энэ шүү дээ аль өнгөрсөн 7 хоногт бичсэн байсан дугаар 2 дугаар ингээд би чинь нэг бичгтээ нэг 3 дугаар бичдэг байхгүй. Энэ нөгөө норг моргоос өмнө нөгөө учрлыг ярьж явах үед нэг хідэн покер тоглодог. Яг дэлхийн покерын аварга Азийн аварга болсон ийм покер яг бодит покер тоглодог залуучууд ирээд ярьсан нэг нэвтрүүлэг байгаа. Тэрийг үзэх юм бол айгүй гой тодорхой болох байх. Тий яг үн тэ. Тэгэл зүгээр миний зүгээр
харж байгаа бас нэг юм ба. Ер нь ингээд нөгөө ноёнтой тэрсэлтүүл толгойгүй, нохоотой тэрсэлтүүл хормоогүй ч үлээ те. Тэрэн шиг одоо ер нь ингээд төр цэцэг засгийг шүүмжлэлэл бол ямар ч хамаагүй хэрэгт ер нь гөрдөгдөөд хэрэг үүсгэр болчихж байгаа юм биш үү гэдэг бас мэдрэмж төрсөн шүү надаа. Тийм одоо үндэсний юм нийтлийг бөснүүлэх гэдэг мэдээлэл хамгийн ихэнд гарсан байсан шүү дээ. Яг тэгэхээр одоо тухайн саатуулгдсан шөндөө үүрээр өмгөөлөгч рүүгээ мессеж утсан байна. За тэр нь хамгийн түрүүнд гарсан байсан учраас за хүмүүс үл энэ үндэсний юм нийтлийг бөснүүлэх ялан доторх гэдэг тэр агуулгаар бол ингээ баригдсан юм байна. За юу болчихоо гэдэг. Тэгээ тэр мэдээлэл гараад явснаас хойш бараг нэг 2 цаг хүрэхгүй дараа бол одоо хэвлэлийн урлал дээр зарлж яах гэдгийн дараас бол за ийм компани юмнууд байсан байна. За ийм асуудалтай байсан. Баахан ийм троллууд орж ирсэн шүү дээ. Тэг зүгээр эрүүлэр харах гад үсэх юм бол ер нь зүгээр энгийн кейс дээр тэгээд сайн дураараа бол нэг троллууд ажилтдаг гэж би боддог шүү дээ. Троллууд бол захиалгатай, зоригтой зөв шулууны бол зохион байгуулалттай шүү дээ. Мөнгөөр л ажил. Тийм. Нөгөө талдаа юу болж хөрж ийн гэхэлэр хэрвээ Норгийнхан магадгүй ийм асуудалд оронгуудаа Норгууд үнэхээр одоо аль нэг компани троллыг ажилуулдаг байж гэж шиг. Тиймээс одоо тэр бүр мартагчжээ хөрх нэг олон доллараар. Норгийнхан анх бол нөгөө тролл ажилуулдаг юм тролл фарм гэлөө тийм юм ингэтэй гэж анх гарч ирсэн шүү дээ. Хэрвээ тийм бол хэрвээ Норгийнхан шил үнэхээр троллуудтай байж байгаад ингээд цагдаатай холбоотой шалгачаа хэрэгтэй холбоотой тийм худлаа үнэмэгдэхгүй баахан мэдээлэл гаргасан бол өдөртөстэй жинхэнэ хуухаараа шалгалцсан байж байгаа шин. Гэтэл одоо тэр хуурамч мэдээллүүд хаанаас гараад байна те. Жишээлбэл сайдын мэдээлэл хийхэд сайдын мэдээллийн дор өнөөдөр ч гэсэн Үнийн эрхийн үндэсний комисс мэдээлэл гаргахад дандаа хуурамч айгуу доор нь тасралтгүй комент өгч шин. Тэр хаанаас зохион байгуулалт. Тэний санхүүжилт. Тэр үл харин шалгахтай асуудал бай. Тэрнийг ухах юм бол харин нөгөө үндэсний юм нийтлийг боснулж байгаа нөхдүүдийг бол бариад тахад нэг ядрах юмгүй болов гэж харагдаж байна. Тэгээ ер нь ингээл сүүлийн яг зөвхөн Норг дээр илэрч байгаа энэ хүмүүс ч гэсэн ингээ бухимдаашлтан бол Норгийг бол эцсийн үр дүн гэхээс илүүтэй нэг ингээ шинж тэмдэг нь учраас эсрүүцэж ш. Тэр бол одоо юу гэхэлэр одоо манай засаг ирэх баригч тэр бол хүмүүс юу гэж бодох намаагүй. Хүмүүсийн олон нийтийн санал бодол гэдэг бол ерөөсөө юу гэж бодох намаатай ш. Эсрэгээр тэдний юу бодохыг бид нар шийдэж чадна гэдэг л хандлагатай болсон. Та нар юун дээр шуугилдахыг та нарын юу гэж бодохыг бид нар одоо тий троллуудаараа жиргээч дээрээ хямчтаараа шийдэж чадна. Тэгэд хүсвэл бид нар 27 зэрэгтэй дуртай нэвтрүүлэг зэрэг гаргаж чадна гэдэг ийм хандлага дотор орцсон байгааг үл хүмүүс үл зөнгөөрөө эсрэгүүцчихлээ. За тэгээд ингэж явж байгаад өнөөдөр энэ дээр үл тесэрсэн одоо миний үл төсөөлснөөс илүү ихээр үл тэн дээр бол босч ирсэн. За үнэхээр үнэ хэлэхэд үл үнэхээр төсөөлснөөс илүү их хүчтэй босч ирсэн. Яагаад тэгж хэлж ийм гэхээр шинэ оны өмнөхөн бас ерөөсөө яг 12 сарын 31-нд Норгийнхны ч бас цагдаа дээр дуудаад улмагдуудаад ийм асуудал боллоо гэд надад хэлчихсэн. Тэгээд тухайн үед л одоо өмгөөлөгчдөг зүг очижсэн. Тэр бас сайн нанд хүмүүс. Гэтэл тухайн үед бол бас нэг ийм ерөнхийлөгч одоо яв юутай одоо төрийн өндөр дэд албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар мим хийсэн те тэр нь ингээд гарсан барьсан гэдгээр ингээд. Гэтэл тэр үед бол нэг асуудал болголгүй за ингэсгээд ингээд орхисон баг. Тэгээд тэр явдал ингээд давтагдахад бол тухайн үеийн бүх мэдрэмжүүд гэдэг шиг бүх процесс дахиас эргэжээ. Тэгээд одоо би үлчил хамгийн түрүүнд одоо бараг 2 цаг уцаар ярьсан баг. За өмгөөлөгч нь хэн байдаг лээ тэрлөө яриад одоо процесс юу болж байгаа гэл энэ рүү хариал тэ хүний эрхийн үндэсний комиссроо холбогдвол за ийм процесс явж байна та нар анхаарал тавьсан. За энд нүүрэгдэл хомдлогч хиндний юм байна. За одоо глобийн бүжээр яриад хэвлэл эрхчлэлийн асуудал гэдэг чи хаана байна ч. Ингээд өстө жинхэнэ бужигнаа болсон гэхдээ тэр олон нийтийн хүлээл төрөлд энийг эсэргүүцэж байгаа хандлага гэдэг бол хамаагүй өндөр байгаа. Тэрийг ч гэсэн бас одоо айл алдталтаа тий зохион байгуул нөгөө талаас зохион байгуулж байгаа талдаацсан мэдрэгдэхүй зүйл би амар өндөр байсан гэж бодож байна. Надад зүгээр нэг юм санагдсан шүү. Би нэг одоо ингээл биднээс ч айгүй хэм гуйдаг байхгүй. Одоо нэг ийм аян өрнөлөө энэнийг ингээд хийгээд өгөөч нэг ийм видео хийгээд өгөөч. Тэгээд би нэг удаа нэг цагдаагийн бас нэг ийм замын хөдөлгөөнтэй холбоотой хаянд видео гэдэг. Тэгээд миний Facebook-ийн хандлт ингээд багассан байсан. Ягаад гэвэл би нэг мим шеэрлээд тэгээд тэрнээсээ болоод нөгөө community стандарт зөрчсөн гэдэг. Тэр нь ингээд нэг бас л манай Монгол улсын ерөнхийлөгчтэй холбоотой мим байж таарад. Тэгээд тэр нь community стандарт зөрчсөн гэд. Тэгээ миний шууд бүх хандлтуудыг ингээд Facebook-оос хаацсан байсан байхгүй. Тэр бол би бол тэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэр өөрөө тэр нөгөө хологын залгаж малгасан хүн нь өөрөө ялчгүй community стандарт би зүгээр шеэрлсэн. Тэгээд асуудал үүссэн. Тэгсэн чинь тэнцээ нэг юм ажиллагдсан. Цагдаагийн байгуул би 50-д тэгээ угаасаа хандлтын Facebook-ос хүчээр хаацсан байна шүү дээ. Тэгсэн чинь 1200 шеэртэй болсон байхгүй тэр видео. Тэгсэн мөртлөө үзэлт нь 800 ч үлээ 900
viewтэй. Гэсэн мөртлөө share нь 1200 байсан байхгүй. Тэгж пүүх ингэж амар олон хүнээр ширлүүлж бас болдгоо юм байна да гэд. Тэгэд одоо ингээд ажиглангууд юу болж байгаа гэхэлээ кибер гэмт хэрэгтэй тэмцэх хилцс гэдэг маань өөрөө арай тий уг нь тэр юмнуудыг чи ингээд хийгээд явж явах хэрэгтэй хүмүүс шүү дээ. Одоо худал мэдээлэлтэй тэмцэх гээд байгаа юм бол үнэхээр тийм үстэй. Хүн гүтгээд тэнцэж ингээд улаан цамын троллууд ингээд гэмт хэрэг хийгээд нь шүү дээ. Тэнцэж одоо өөрсдөө нь хэлдгээр тий хүн доромжилж гин, хүн гүтгэж гин, хүнийг бүр ингээд эрүүгэн хэрэгт гүтгэж шүү дээ тэр хүмүүс чи тийм үстэй. Тэгэд энэтэйгээ ерөөсөө тэмцэхгүй. Энэ дээр зүгээр нэг зүйл бүр нэмэт хэлчихмээр. Тэр бол би л одоо юу гэдэг ерөнхийлөгч Facebook хоцсууж байгаа л өө надаар ми мэдсэн байна энийг ингэж хэлдэг гэж бодохгүй байхгүй. Одоо тэ ирэхвч тийм завч байхгүй. А гэтэл тэнд ажлын аппарат ажиллаж байна те эсвэл юу гэдэг юм тэр хариуцдаг хүмүүс нь бодвол цагдаа руу одоо чиглэл өгдөг юм уу ярьдаг юм уу тийм ийм асуудал байна. Цагдаа бол бас нэг сайн дураар байхгүй. Ягаад ингэж хэлээд байна гэхэлэр хэцүү дүндээ хинч очихгүй байхгүй. Тэгээ ерөнхийлөгч өөрийг нь шоглосон мимийг бариулснараа ерөнхийлөгчийн нэрүнд улам лунж байгаа шүү дээ. Бод байдал тэр. Тэгэхээр тэр ерөнхийлөгчийн одоо нэрийн өмнөөс тэр ажлын зохицуулаад идэг хүмүүс би эсэргээрээ өөрийгөө хорлсон юм үйл ажиллагаа. Нөгөө залуучуудаа ч хэрэггүй, ерөнхийлөгчдөө ч хэрэггүй те. Тэгээ эцсийн дүндээ яг үндэ магадгүй хүмүүс яг айгаад тэр үедээ дугуй олж иж магадгүй ингээ хойшоо сууж иж магадгүй. Гэхдээ тэр чинь нэг юм төрийн институцийн үн хүнд гэж юм байна л да. Тэрийг легитим шинжээ бүр ингээд дагуулж авч унаад байгаа. Тэрнээс биш бол одоо би яг нөхдүүдийг л Facebook ухаж байгаа л те. Өөрийнхөө нэрээр эсвэл хайж байгаа л. Миний нэртэй ийм байна. Энийг стенгмиг бол гэдэггүй л байх гэж найдаж штэ. Тэгэхээр тэр хүмүүс бас энийг бас анхаарах хэрэгтэй те. Эцсийн нүндээ хинч очихгүй. Тэгээ нөгөө хэдий чинь нэр үнд улам бүр унаа те. Яг тийм сангуул нөхцөл байдал үүсгэж штэ. Ер нь ноорог дээр одоо ашиглагдсан 13 14 гэдэг зал те. Одоо манай ерөнхийлөгчийн өөрийнх нь зургаар мим хийсэн гэж гомдоод байгаа. Энэ бол бас яг бус тус оронд хэрхэн хэрэгжиж байгаа байдлыг харах нь нэхэн ондоо. Одоо яг энэ хүн ч одоо нэр төртэй байх үз болоочдод илэрхийлэх гээд энэ одоо эрхүүд байгаа шүү дээ. Одоо ялангуяа үз бодлоо илэрхийлэх одоо эрх маань бол одоо иргэний олон улс төр эрхийн олон улсын пактээр тусгасанчлан одоо хүмүүр байгаа одоо эрх. Гэхдээ энэ бол одоо абсолют эрх биш тий. Тодорхой үед нөхцлүүдэд хязгаарлагдчих болно. Одоо үндэсний аюулгүй байдал, дийтэйг хамарсан гамшиг хүмээс хамаа юу гэдэг. Тэгээд хүний нэр төр гэдэг ч юм уу. Тэгэхээр бол манад ингээд нөгөө хамгийн боломжит одоо ачаархалтай хувилбараар хэрэгжиж байгаа гэх юм уу тий. Хин нэгний нэр төрд халтах буюу зүгээр ерөнхийлөгчийн зургийг ашиглаад мим хийх хэмжээнд шууд одоо эрүүгийн цагтаа тим мэдрэг байна гэдэг бол нөхөн асуудалтай байна. Иргэнийг шууд ирээгүй байдлаар за чи бол ингээд бүтээлч байлаа тий. Бүтээлч байдлаар засгийн газар үйл ажиллагаа шүүмжлэгээд эрүүгийн ял тулгааны гэдэг ч юм бол нөхөн асуудалтай болоо авчна. Тэгээ яг энэ эрүүгийн хэлний одоо 13 14-ыг харах юм бол ноорогч гэсэн бас одоо тий эрүүгийн 13 14-оор нэг зүг залтанд дурдж бас 2019 он хүртэлх нийт бүртгэгдсэн эргийнх нь 30 орчим хувь нь гомцсон этгээдүүд нь дандаа улс төрчд төрийн албан тушаалтууд, нийтийн албан тушаалтууд. Тэгээд энд өртөж байгаа нь 40 орчим хувь нь дандаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн байгууллага, ноорог шиг медиа байгууллагууд байгаа. Тэгээ ингээд яг энэ эрүүгийн 13 14 бол шүүхт бүр маш сонирхолтой ачаа ачин байдлаар хэрэглэгддэг. Жишээ нь одоо юу гэдэг сумын хатсыг даргааг гадагшаага төсвийн мөнгөөр 17 удаа явсан гэдгсэн чинь шүүхтэр очиод үндэ 16 байсан. Шууд мэдээлэл тараасан байна гэж. Тэгээ энэ бол өөрөө шууд юм цензурын чанартай ашиглагдж байгаа. Тэгэхээр энэс ингээ яг энэ бидний ярьж байгаа зүйлтэй яаж ч хамаархал нэг сэдв. Тэгээ үүнтэйгээ холбогдуулаад бас нөгөө үдэс бодлоо илэрхийлэх эрхчлөө ер нь төрийн дэглэмийн үед манай улс руу хаашаа явж байгаа гэдэг нэг агуулгаар бас энэ подкастыг үзэж байгаа хүмүүс мэдчихвэл зүгээр бах тий. Тэрэн дээр дэлгэрүүлж би юу дэлгэрүүлнэ. Төрийн дэглэмийн талаар нэг сайн нэг судалгаа явуулсан гэсэн шүү дээ. Тэр судалгаа яг тэр гаргасан байгууллага нь үнэхээр одоо тийм айхтар том байгууллага юм уу нэгдүгээр шүү дээ тий. Хоёрдугаар яг ямар индекс нь яаж буураад хаашаа гулгаад орчих вэ? Тий яг democracy index гэдэг VDM гэдэг байгаа тий. Тэр байгууллага байсан. Тэгээд өмнө нь бид нар тэрүүгээр арчлалынхаа одоо оноо хэмжүүрийг хэмжээд явж л байсан. Буурангуудаа тэр байгууллагынхаа хүчин төгөлдөр байрталд эргэлзээд эхлэх бас жоохон өрөөсгөл болов гэж бодоод байна. Тэгээд өнгөрсөн жилийн тайлангийн хурлыг нь бол жишээ нь өөрөө сонсч ирсэн гэсэн тий. Энэ тэгэхэд бол ерөнхийдөө Монгол улс одоо автократ дэглэм рүү гусаж байгаа орнуудын нэг байна гэд хэлэлцэжсэн байгаа. Тэгээд яг өнөө өглөө ч гэсэн би дахиад бас тэр тайланг харлаа. Яг ийшээ орсон байна гэдэг дүгнэлтийг гарсан шалтгаан бол яг 2024 оны сонгуулийн үйл явц дээр
ерөнхийдөө бид нар одоо хамгийн том оноогоо алдсан байна гэх юм уу. Тэгэхээр сонгуулийн үйл явцад бол мэдээлэл олж авах одоо байдал эрхтэй биш. За үзэл бодлоо илэрхийлэх, сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, нөгөө хэвлэл нийтлэл хэрэгчлөө гэдэг энэ бүх одоо асуудал маань хөндөгдсөн. Үүнээс гадна мэдээж өнгөрсөн одоо тэр асуудлууд орж байгаа байх. Тэгэхээр энүүгээр болоод бид нар electoral autocracy гэдэг одоо автократ руу орсон гэдэг ийм 6 улсын нэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо гол дүгнэлт байгаа даа. Тэгээ яг энэ тайлан дээр бас нэг анзаарах ёстой юм нь автократ одоо дэглэм рүү гулсаж байгаа орнуудад түгээмэл ажиглагддаг шинж тэмдэг гэхээр government disinformation. Тэгээ энэний би яг гэхдээ аргачлалыг нь шалгах гэж чадсангүй government disinformation гэж зөвхөн засгийн газрыг хэлж гэнэ үү эсвэл ерөнхийдөө төр өөрөө юу те гэдгийг яг баталгаатай хэлж мэдэхгүй байна. Гэхдээ төрийн зүгээс явуулж байгаа хуурамч мэдээлэл гэдэг одоо тэр индекс үзүүлэлтээр бид нар хэвийнээс дээш 2.5 пункт буюу бас автокраси руу орсон бүх одоо улс орнуудтайгаа нэг төрийн худал мэдээлэл тараадаг гэсэн үг юм руу орчиж байна. За хоёрдугаарт үүнээсээ үүдээд polarization буюу одоо хит туйлшрал, талцал хуваагдал гэдэг үзүүлэлт байна. За энэ нь бол саяны хуурамч мэдээлэл рүүгээ арай хүрэхгүй ч гэсэн мөн л хэвийнээс нэг пунктээр өндөр. Тэгэхээр угаасаа нийгэмд ихтгэлцэл байхгүй болоод хуурамч мэдээлэл яваад байхаар хүмүүс туйлшран талцсан хуваагдан тэр ойлгомжтой тий. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг үүсгээд үүн дээр тэр одоо автокраси гэдэг юмыг тогтоож гинэ гэдэг угаасаа ийм одоо мөн шинж тэмдэг хэв маяг угаасаа ажиглагдаад идэм байна. Энэ нь тэгэхээр саяны тэр пункт оноонуудаар манай дээр бол харагдаад ирж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар бас нэг энэ жил одоо ийм нөхцөл рүү уруудан орсон нөхцөлд бид нар хэвлэлийн эрхчлөө, за үг хэлэх бодлоо илэрхийлэх эрхчлөө ийм асуудал гарч байна. Орны тоонд бүртгэгдсэн гэсэн үг шүү дээ, зөв. Зөв. Electoral autocracy гэхэр ч одоо ер нь бол сонгуулийн автократ. Өөрөөр хэлбэл сонгуул болдог ч гэсэн тэр сонгуулаар бол үндсэндээ өөрчлөлтүүд шийдэгдэхгүй л байна гэсэн үг. Одоо нэг асуудал байна. Үнэхээр одоо асуудал гэх юмэр. Тэр нь юу гэх юм гэхэлэр маа зөв өөрчлөлтүүд хийж авах. Жишээлбэл улсын хурлын гишүүдийн тоог нэмдэг бол агуулгаараа зөв. За нөгөө нотлох гээд ирэхлээр их сунж ирчин. За жишээлбэл сонгуулийн холимог элементтэй болдог те пропорционал жагсаалтаар сонгогддог. За үлдсэн тойрогоос сонгогддог зөв. Гэхдээ энийг хэрэгжүүлэхдээ байж болох айгүй муугаар хийгдэг. Жишээлбэл одоо тойрогоос нэр дэвшнэ гэж авал хит томсгосон тойрог болгодог ч юм те хит өндөр зардалтай өрсөлдөөнийг хязгаарласан. За дээрэс нь одоо энэ бүхэн чинь одоо зарим судлаачид бол би их өрөөсгөл дүгнэж гэж харсан. Тэр үл юу гэж нэхлээр нөгөө парламентын ардчлалыг бэхжүүлнэ гэж яагаад эцсийн дүндээ ингээд сонгуул гишүүдийн тоо нэмчихэд одоо ингээд ерөнхий сайдын засаглалтаа ингээд хатуу юу болчлоо гэж. Үгүй ээ тийм бишээ те. Тэр чинь ном журмаар айруул юм эвслийн засгийн газар байгуулагдах ёсгүй байхгүй. Тэр сонгуулиуд чинь хамгийн гол үр дүн нь бол сүр хүчин гарч ирэх гэсэн. Нөгөө жижиг тойргууд дээр хуваагдаад одоо засгийн нөөцийг дийлэхгүйгээр ялагддаг хүчнүүд чинь жагсаалтаар гарч ирээд энэ сүр хүчний ажиллаа гэдэг баланс чинь гэж исэн бол нөгөө сүр хүчнүүд мань гарч ирээд эвслийн засгийн газар байгуулчаар Монгол улсад сүр хүчингүү хяналтгүй ийм засаглал тогтож байгаа учраас бид унж байгаа. За ийм засаглал тогтцсон үед бол тэр дундаа манай ерөнхий сайд бол баг мөнхийн эвслийн засгийн газар гэж хэллүү те. Цаашдаа байх ийм засгийн газар бол одоо бид нар ер нь тохиролцсон те. Гэдэг чинь өөрөө сонгуульт автократ байхгүй байна л гэсэн. Тийм. За энийг өөр сонгуульт автократ гэхгүй өөр юу гэх юм бэ ер нь бол те. Одоо юу гэдэг тэр тэнд өөр олон улсын судалгааны байгууллагууд тэгээд институтууд дүгнсэндээ бид нар энийг хүлээн зөвшөөрч байгаа юм шиг. Зүгээр л бодит байдал маань ийм байгаа учраас. Одоо тэгээд бид нар угаасаа тохиролцсон. За эх сонгуулиар та нар саналаа өгөөрэй. Гэхдээ бид нар тохирсон байгаа шүү. Тэгэхээр эн чинь сонгуультай ихтэй автократтай юу ч өөрчлөгдөхгүй юм л засаг болж. Тэгээ одоо бид нар ярьж байгаа зэн сэдв бол ерөөсөө л энтэй холбоотой шүү дээ. Сүр хүчин байхгүй гэдэг чинь хяналт байхгүй. За өнгөрсөн жилийн төсөв яагаад тэгж амарт хэлсэн. Тэр чинь тэр эвслийн засгийн газар эв нэгдлийг хадгалахын тулд тийм өргөн төсөв орж ирж байгаа шүү. Бүгдэд түр дэмжтэй, бүгдэд түрх үз. Одоо буцаад төсөв алдагдлаа орсон. Авилгал гэсэн үг шүү цаанаа. Дагаад авилга өгсөн, дагаад хүний эрх үнэн, дагаад бизнесүүд томигдсон, дагаад тараат сэвэл мэдээлэлүүд байхгүй болно те. Харин одоо жишээ нь өнөөдөр би энд хурж ирээ сууж байгаа нэгэн жишээ нь улмаадаа ч юм уу ноорогдоо биш байгаа даа байхгүй. Одоо хэрэв өнөөдөр энэ кейс дээр дахиад буруу явчих юм бол залуучуудынхаа амийг хаагаад энэ хэл мэдээллийнхаа те гол одоо эрхчлөлөөгөө хаачих юм бол дараагийнх нь хүн жишээ нь хин байх юм. Яг тэр. Нөгөөдөр амрааг авч яваад одоо нэг weekly show-гаар нь амрааг ямар нэгэн байдлаар тэр буруутгаад амрааг аваачаад ингээд хамаг юм хурааж авч яваад энэ микрофоныг авч яваад ингээд явчвал дараа нь яах. Эсвэл шог зөрөөж цогтойр яхахыг ийм хүнийг ингэж гүтгэж бичлээ гэд доромжилсан байна. Доромжилсан байна гэд ингээд яваа явчвал бид нар манай энэ одоо энэ үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхчлөө үндсүүлийн хамгийн язгуур эрх мөн өөрөө хаашаа явах юм гэдэг энэ зүйл дээр хүн болгоо оролцох хэрэгтэй гэсэн учраас өнөөдөр зүйл подкастаар ирээч болтгой юм ярьж явах хэрэгтэй гэж бодсон байхгүй.
Тэгэхээр одоо жишээ нь улмаа дээр бол маш танил юм харагдсан надад тэр. Өнгөрсөн жил за би утаа гэдэг нэг ингээд одоо амжилттай ч юм уу үгүй ч юм уу гарсан. Тэгээ сүүлд нь бол ингээд яг саяны хэлсэн тэр нэг бүх эвлүүлгүүдийг хийгдэлгүүлээд өдөртөө л нэг баг 2-3 цагт л нэг удаагийн тэрний хүн энэний хүн ингээд одоо дандаа гүтгэлэг гэдэг юмнууд бол ингээд явж исэн. Одоо тэд нар дундаа нэг юм хар улаантай дизайнер гэдэг нэг дизайнертай юм шиг байна. Тэгэл яг нэг загвараар ингээд юм солигдоод тэгж явсаар байгаад яг зүгээр яг тэн дээр ингээд маш аимшигтайгаар гүтгэж исэн тэр ихэнх сайтууд яг саяны улмаа дээр орж ирсэн баг. А тэр үед байж исэн тэр инфлюенсер гэж байгаа нөхдүүд ч юм уу бүгд яг улмаарууд байрсан. Тэгээ энэ дээр ингээд эдгээр нэг юм тижээсэн хідэн хэвд мэдээлэлтэй. Тижээсэн хідэн инфлюенсертэй. Тэгээд нэг жоохон үгээ хэлье. Шудраг дуурай гэж байгаа хүн болгонлоо тэрнийг хідэн туудаг нохтуудаа ингээд туу гэж тавьчихдаг. Нөгөөдөл нэг юмыг нэг бол бүснүүлээд ямар ч сэдв биш болгодог. Эсвэл шууд утгаар нь бүтгэдэг, дайрдаг, доромжилдог. Тэрийгээ болохоор ингээд энэ тентхээ ямар зарын группч гинүү аймгийн хамаг юмд аваачаад ерөөсөө нэг одоо жишээ нь бид нар бол цөөнх байхгүй яг үүндээ. Сая амрагийн хэлж чатвал би санал нийлэхгүй байх. Бидний ойр орчны хүмүүс ингээд улмааг дэмжээд байна гэж ярьж байгаа боловч нийтдээ одоо бид нар ингээд орон нутг руу яваад ингээд одоо ямар тэр зарын групп мөрөөхд тэнд яг амьд трол биш. Бүр ингээд яг үзээ ядагч. Олон жил тархиа угаалгасаар байгаад нэг хідэн үгч ээжилсэн. За одоо ямар тагнуул одоо юу байдгийг те ингээд танк маг мэдэхгүй одоо янз бүрийн чийжилсэн. Тийм хүмүүс яг бүр ингээд жинхнээсээ энийг ингээд юмтай тэмцэж гэж өөрөө бодоод байгаа байхгүй. Одоо ямар нэгэн Монголыг хорлох гээд байгаа юм. Тэр хүн өөрөө хитрхийх манипуляц хийгдсэн олон жилийн энэ тарих угаалтын хохирогч болсон байна гэдгээ өөрөө мэдэхгүй троллууд маш үнэнчээр тэр ажил хийж байгаа нь өөрөө бас айгүй хүчрхэг юм том мас байгаа байхгүй. Тэр энэ хоорондоо ингээд их тийм тэр хүмүүсийг ч гэсэн би яг үндэ бол энэ тархиа ингээд үнэхээр амар угаалгасан хохирогчд гэж харж байгаа. Олон жилийн туршид маш олон сэдвүүдээр ингээд яцтай. Сүүлдээ ингээд Монголыг хэн нэг нь хорлох гээд байна. Би л одоо параноид болцсон. Тэртэл үзэлцэх хэвээр. Тэгээд нэг хідэн түлхүүр өгтэй. Тэгээд ингээд ямар нэг юм гараад ирэхэд л энэний гар хөл, тэрний гар хөл өнөөхий чи энэ явж ийн гэсэн нэг тийм. Тэгээд чи өөр аяга хүчтэй оршоод байгаа болохоор эргээд энэ гүтгэлэг гэдэг юмнууд чинь маш хүчтэйгээр яваад. Тэгээд манай Монголд чинь хэвлэл мэдээллийг төр өөрөө одоо буруу мэдээллийг түгээж ийн гэж байгаа бол төр чи өөрөө намаас хамааралтай. Нам чи өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээтэй. Өөрсдөө тэд нар яг хүссэн юмаа бичүүлдэг, хүссэн юмаа чимээг болгодог гэрээтэй байж байгаа. Тэгэхээр чи энэ чинь төр өөрөө тэр худал мэдээлэлээ түгээж ийн гэдэг чинь сая улмаа дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ улмаагийн дараагийн улмаанууд яах вэ гэдэг дээр л бид нар дахиад бодох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхгүй бол ингээд тэр чигээр одоо ер нь бол саяны ярьсан тэр дарангуул гэдэг юм руу тавиад туучхад бол айгүй ойрхон байна гэж санаа зовж байгаа хүн болгон л өнөөдрийн дуурж байгаа. Саяхан нэг юм сонирхолтой кейс ажилласан. Ерөөсөө саяхан шүү. Саяхан болсон кейс шүү. Энэ яасан гэсэн чинь нэг залуу машин дотроо П гэж хэлээд тэрнээсээ болоод 30 хоногийн баримтлага авлаа. Тэгсэн чинь тэр нь ядж байгаад нэг жагсаалтаа яг таарад тэгээд нэлээд том жагсаал боллоо. За тэгээд тэрийг ер нь чи одоо жагсаал болж байгаа юм айгүй органик жагсаал болж байгаа байхгүй энэ чинь ингээд ирж байгаа хүмүүс нь бол маш органик. Тэгэнгүүт тийм чи 2-3 юм ажиллагдсан. Нэгдүгürt хэвлэлийнх ирсэнгүй. За миний мэдж байгаа нэг 3-4 одоо телевиз байсан бах. Нэг 3-4 сайт байсан баг. Манай монголчин баг 100-аад телевиз сайтуудаа нийлүүлвэл тийм 100 гаруй юм болно шүү дээ. Тэ? Ингэж чинь нэгдүгээр. Хоёрдугаар тэнцээ бүр тэр магадгүй бүр хуулийн байгууллагын ч байж магадгүй. Бүр ингээд албаар тэр жигсаал цуглааныг үүмүүлж. Тэр бол мэдээж засгийн газрын эсрэг жигсаал байсан учраас засгийн газрын одоо нөлөөний байгууллагуудын хүмүүс байсан байж таараа. Эсвэл тэдний троллууд. Та нар санаж байгаа бол тэр Украины далбаг буруу тийшээ харуулад хажуу талд нь ингэ зураг авахлангуудаа буцаж нуугаад ингэ явж байгаа. Тэр процесс тэгэнгүүтээ тэрүүгээр амар олон вебсайтуудаар ингэ PR хийлгэж байгаа тийм. Тэгээ ер нь өнөөдөр бид нар ийм чөлөөтэй үг хэлж чадхаа болцсон юм шүү дээ. Хоёр дахь кейс. За нэг хүн ерөнхий сайдыг огцруулна гээд улсын хурлын гишүүн халдшгүй байдалтай хүн бичлээ. Тэгсэн чинь л ерөөсө тэр хүн шиг муу хүн байхгүй болол ерөөсө бүх вебсайтуудаар одоо бараг л лотошгол муу хүн байхгүй боллоо шүү дээ. Тэгэд одоо бас яг энэ улмаа дээр харагдаж байна. Ерөөсөө ингээл улмаа болол бараг л MCS-ийн тролл за ингээл бүхэл муухай юмыг хийсэн. За одоо бараг энэ шиг одоо бузар булан амтын байсангүй гэдэг юм ерөөсөө ингээд
бүтэн том зургаар явуулж. Тэгэхээр ингээд яагаад энэ засгийн газрын эсрэг байсан болгоныг ингэж харлуулдаг болчихвоо. Ямар их мөнгө тэнцээ байгаад байна. Эн чинь зүгээр төлбөргүй явагдахгүй шүү дээ. Чи дандаа ингээд мөнгө өгч байгаа шүү дээ бүгдэнд. Тэгээ эн чи одоо би бол саяны тэр нэг амар эмзэглэмээр юм хэлдэг шүү дээ. Бид нэр сонгуулийн автократ улс болчихж байгаа. Тэгэхээр энэ автократ болсны нэг илэрлэл нь тэр юм болов. Талбай дээр очиод жагсах гад цуглах гад янгууд тэнцэж өстөө нөгөө нэг жинхэнэ сонин гарч ирсэн байж дээ. Тэгэл яг санжийн дахиад нэг жагсаал царлсан чи эсрэг жагсаалынх нь жинхэнэ жагсаалынхнаас бүр 100 дахиад олон хүн ирсэн. 200-300 хүн жишээ огцрохгүй гэл ингээд жагсаал цуглаа хийсэн дээ. Тэгсэн чи нөгөө талынх нь ганц хүн байж дээ. Тэгээ банцсандаа жагсаалаа явуулж хийчээд дарцгаасан шүү дээ хэмтэд. Өө эн чи одоо юу гэсэн энэ байж болохгүй байхгүй. Эн чин яг ингээд харахад бол айгүй инээдтэй. Гэхдээ ардчилсан нийгэмд ийм байж болохгүй байхгүй. Тэгээ энийг би зөвөөс саяны бодит кейсүүд болон ахиа мэдээллийн орчинтой бас нэг авч үзхийг хүсэж байгаа юм. Манипуляцийг бид нар айгүй дутуу үнэлээд байдаг юм шиг надад ойр тус санагдаад байна. Бид нар хуурамч мэдээлэл, худал мэдээлэл гэж яриад байгаа. Гэтэл мэдээллийг яаж тайлбарлаж одоо манипуляц хийж гэнэ вэ гэдэг нь огт худал юм хийснээс илүү одоо хортой байгаад байгаа байхгүй тий. Улаан цай худлаа мэдээлэл явуулаад байвал наадах чи худлаа гэд хүн няцаач нь тий. Гэтэл ийм үнэн ч юм шиг худлаа ч юм шиг тий. Одоо логик алдаа бол half truth гэж байна. Байна тий. Cherry pick гэж байна. Тий. Тэгэхээр энэ жил бид нартай хамтаж арчлаа алдсан энэтхэгт жишээ нь бүр дараагийн түвшинд очсон байна. Би сая бас нэг хуралд ингээд жишээнүүдийн сонссон. Хиймэл оюунаар одоо хуурамч мэдээллийг хийдэг болсон. За тэнд босон сонгуулиар болохоор жинхэнэ одоо тэр хүний ямар нэг гэмт үйлдэл үлдэж байгаа видео цацагдангуут нөхөр хиймэл оюунаар дахиж өөрийнхөө үнэнтэй нийлүүлээд 2 видеого эвлүүлээд цацчихж байна гинэ. Тэгэхээр тэрий чинь худал гэж нэцээх хэцүү. Үнэн гэхээр би дотор нь бас яриад байдаг гэдэг ч юм уу. Бүр ийм төвшөндөө хүртэл ингээд манипуляц хийгээд ахаар хуурамч мэдээлэл гэдэг юм чинь ингээд бүр манипуляц чинь бүр илүү манайх санаа авах үү те. Манайх ирэх биш нэг цөөхөн үндэд бол дороо мэдчих болоо те. Тэр чи тэр бом гаруу хүн дунд нөгөө айгүй их тэрийг ашигласан гэж. Боловсролгүй хүмүүс их байгаа шүү дээ. Тэгэхээр ийм манипуляц тэгэхээр ийм хортой. Тэгэхээр яг саяны нөгөө жагсаал дээр одоо ингээ хоёр тал болж байна гэдэг чинь мөн л захим орчинд байдаг мэдээллийг бодит амьдрал дээр нэгсэндээ үнэн худлаа жагсаал болоод байна уу болоод байна. Гэхдээ юуны эсрэг тэмцээд байгаа нь ойлгомжгүй тий. Ингээд нэг ийм манипуляц гэдэг тэгэхээр нэгсэндээ худал хуурамч мэдээллээс илүү хортой зүйл болчиход байна. Тэгэхээр бид нар энэ мэдээллийн за өнөөдөр нөгөө хүний эрхийн комиссийн дүгнэлтээр ч гэсэн харсан төрийн байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хангах олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг саяны үйл явдал дээр жишээ нь зөрчсөн байна гэдэг чинь тий. Тэгэхээр нэгсэндээ бид нарт албан мэдээлэл өгөхгүй шүү дээ. Гарч ирэх болгондоо өөр мэдээлэл өгöd байхаар чинь бид нар чинь нэг юм үүмсэн хүмүүс шиг болоо сүулдэ баг нэрэж энэ ч одоо зөв ч юм болоо буруу ч юм болоо гэл энэ хооронд хэдэн удаа эргэлзэх тий. Дээрэс нь тэгээ сүулдэ нэг юм сэтгэгдлэр мэдээлэл өгдөг. Одоо миний л авсан нь энэ, миний ингэсэн нь энэ гэх тэр хүн чинь уг нь өөрөө яг албан тодорхой мэдээлэл өгөөд өгөхгүй бол өгөхгүй байх хэвээр тий. Одоо өнөө өглөө тэгээ сүулдэ хэлж штэ. Би энэ тухай мэдээлэл өгмөөргүй байна. Өхөр гуйвуулж чадаач гэж байгаа шиг. Чи хууль зүйн сайд нь бид нарт гомдоод байгаа мó яг нэг юм сэтгэгдлэр ингээ аль биесны их сурвалжууд нь мэдээ өгдөг те. Тэгэхээр энэ хин хаана энэ улсад хамгийн яг тодорхой аль биесны мэдээлэл өгөөд өгөхгүй бол өгөхгүй гэдэг хуйлаад байгаа явах хэвээр. Дураа үргээр өгдөг, дургаагүй өрхөөр өгдөг. Бүгд хэвлэлийн албатай болцсон. Тий. Одоо ч бүр хамгийн амар ингэсэн гадаад аялал боллоо шүү дээ. Сэтгүүлчдийг авч явна. Гэтэ камерамен авч явахгүй. Тэнгүүтээ ингээд бүх дүрснүүдөө зөвхөн өөрсдөө түүж биччихээд тэгээ сэтгүүлчдэд ингээд ачна. За ингээд явах. Төрийн урдан парламент ч гэсэн тийм бас би бас яг ингээд нэг олон улсын үйл явдлыг сурвалжлага хийгээд бас ингээд томоохон ил мэдээлэл байгууллагатай Монголд тий одоо Монголын үйл явдлыг бас гадаад мэдээлдэг. Тэгээ ингээд явж хахад заримдаа ингээд гаднаас төвчнөр ирээд бас ингээд цуг явна. Тэрэн дээр ингээд хамгийн их гайхдаг юм нь юу гэхээр ордон дээр ч юм уу засгийн газар дээр эсвэл сонгуулийн ерөнхий орон дээр ч юм очиод ингэнгүүт манахаас төрсөн авчих гэдэг байхгүй. Энэ практикийг ерөөсөө ойлгодог. Яагаад цаанаас бэлдэж өгсөн ингээд гарал үүсэн тодорхойгүй дүрсээ бид нар авахсан юм бэ? Яг түрүү энэ ярьжсэн тий. Манипуляц гэж яриадсан. Энэ дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ингээд тодорхой хэмжээнд бас оролцоотой байгаа үүсэхгүй. За ерөнхийдөө бол угаасаа ингээд байж чадахгүй зүйл. Яагаад гэхээр одоо юу гэдэг Норгийн нэг ажилтныг энэ төр хийсэн байлаа гэдээ Норгийнхны бүгдээр нь барьж болохгүй гэдэг шиг. Хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд ийм байгаа гэдэг. Хэвлэл мэдээллийн спред тэр чигт нь харж байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд дээр бас нэг анзаарчихсан юм юу гэхээр яг шууд эрт худал мэдээлэл тарахгүй. Нөгөө
Ноорог бол MCS-ийнхээ гэж үндэслэгүй гүтгэхээс арай дээр. Гэхдээ нэг үйл явдал болохоор дандаа чиглүүлээд. Одоо юу гэх юм цахим мөрөөдөө тоглоомтой холбоотой асуудал болж ирээд Нооргийн нэг л ажилтнтай холбоотой асуудал байлаа гэхэд тэрийг цаашаа ажилтных нь бол зураг нь байхгүй. Зураг нь байхгүй. Мэдээлэлтэй юу гэхээр дандаа бөөнөрийн зураг тавина. За бөөнөрийн зургийг тавьснаа дараа нь яаж байгаа гэхээр за энэ бол ингээд ер нь яг нэг л хүний асуудал байсан байна гэдгийг ярихгүй. Ер нь цахим мөрөөдөө тоглоом бол муу штэ. Хүний амьдралыг сүрүүлдэг штэ. Монгол улсад ийм хэмжээний нохор учруулсан. Гэтэл цаана бидний төвлөрөх ёстой гол асуудал юу юм бэ гэхээр за тэр цаана улс төрийн зодон юу болж байгаа хамаалга. Аль нэг хувийн компани өмчийн редакц байна уу хамаалга. Энд яг энэ засгийн газрын үйл ажиллагаанаас болоод хэл мэдээллийн эрхчлөө одоо хувь хүний эрхчлөө халдшгүй дарах юм байд зөрчигдсөн юм уу үгүй юм гэдэг асуудал. Гэтэл өнөөдөр ингээд бид нар яг тэрийг ярихгүйгээр маш олон асуудал руу ингээд хөтлөгдөд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ байдлаас яг бид нар яг асуудлаа засч чадахгүй байх, олж хараад гол нэг асуудлыг тодорхойлж чадахгүй байх гэдэг чинь шийдэх боломжгүй одоо байдлыг үүсгэж байгаа тийм. Энэ тодорхойлж чадахгүй нөхцөл байдлыг бас үүсгэж байгаа нэг ийм нөхцөлтөөс юм. Ноорог гэдэг нэг юм баг байнга л яваад байгаа нэг юм зураг байгаа шүү дээ. Ноорог гэчэл нэг 6 ажилтнууд 7 залууг зураг. Үгүй тийм чинь одоо ажилласаа гарцсан хэд хэдэн хүний зураг тэгэл үргэ яваалах гэж байна. Тэгэл хүмүүс бол бодож байгаа шүү дээ гэр бүлийнхний яана одоо манай хүүхд яатсан болдоо гэж одоо санаа зовж байгаа шүү дээ. Хуучин сайд өөрөө мэдээлэл хийхдээ бас дандаа Ноорог гэдэг одоо бүтэн байгууллагын нэрийг л ашиглаад явцаар гэж байгаа шүү дээ. Тэгээд хариуцлага хүлээнэ гэсэн хүлээхгүй юм шиг үлээ. Тэгээ ер нь юм л бол ингээд нэг тийм одоо надад хүрж байгаа мэдрэмж бол биднэрт л их гомдоод байна. Зөвхөн энэ удаач ингээл юм л болохоор ингээл явж байгаа л иргэдийн буруу болол бид нар ингээл эмчрүүгээ дайрсан цагдаараа дайрсан гэл нэг юм айгүйх гомддог. Олуулаа гадаад явж Монголын мөнгийг үрсэн. Тий, тэгээ би бодохоор ингээд Нооргийнхэн хөрхи PC тоглоод сууж ирсэн юм байлээ шүү дээ, тий. Тэрийг түр очиж самарч хаяад. Тэгээд ингээд гүй бид нар ингэсэн тэгсэн ингээ юмаа тайлбарсан логтой болоод ирэнгүүт 7-8 төрлийн тайлбар гаргаж ирээд улам өөртөө ороогдоод тэгээ сүүлд нь өөрөө гомдоос учиж байгаа. Яг ойлгохгүй ингээ тэгээ одоо баг ингээл иргэд мөхөрхийн ингээд яг өдөр шөнөгөө явж байгаа цагдаа нарынхаа эсрэг гэл хэн хаана эсрэг байгаа юм чи ингээд ийм сонин байдал руу дандаа ингээд явуулаад сүүлдээ нэг тийм бид нар ондооцсон тэгэл ингээд энд очиод гомдоод та нарт гэдэг ямар учиртай юм бол дээрэс нь би бол түрүүн дээр бадрлын ярьж байгаа юм маш саналгүй ягаад өнөөдөр Ноорог ч юм уу ийм байдал руу орж ин гэхээр би бол энэ дээр сөрөг хүчний намыг нэгэн буруутай гэж бодчих. Ягаад тэгэхээр өнгөрсөн сонгуулиар бид нар солонгоруулаад өгөөч бидний өмнөөс сонгогдож очиод эрх мэдэлтэй газар очиод дуграад өгөөч гэдэг тодорхой хэмжээнд ялангуяа залуучууд бол нөгөө талын намууд руу нэлээд гайгүй санал өгөөд уул нь бол ингээд яг гайгүй сөрөг хүчнтэй парламент тогтч магадгүй болцсон байсан. Тэгсэн чинь эдгээр өөрсдөө оронгуудаа шууд нэг хүнжилтэд ороод дуурах хөнгө болчихж байгаа байхгүй юу. Тэнгууд одоо энэ Ноорогч гэдэг юм уу ингээд цөөхөн хідэн газар руу дуурж байгаа нь айгүй их attention авчихсан. Уул нь бол өдөр шөнөгүүлэр парламентод хэрүүл болоод энэ Нооргийн яриад байгаа юм тэр сөрөг хүчин маань биднийг төлөөлөө дуграад ингээд энэ хүмүүсийн эрх чөлөө шудраг яс гэж ярьж байгаа шүү дээ. Ингэдэг хөнгө болцохоор нийгэмдэр одоо юу гэдэг цөөхөн хідэн одоо юу гэдэг ямарч гэдэг юм Ноорогч гэдэг юм ганц нэг хүмүүс гарч ирээд зүгээр нэг үг хэлснийхаа төлөө хүртэл аваачид нэг сар хоригддаг ч юм. Энэ ч ерөөсө огт сөрөг хүчингүү энэ парламентын гайштай. Уулын залуучууд сөрөг хүчинд байж болохоор саналыг өгсөн шүү дээ. Тийм. Тэгээд эдгээр өөрсдөө албан тушаал янз бүрийн юм хавааж авахгүй дотор нь ороод бүгдээрээ нэг хүнжилт орсон. Энийний дараа чи нийгэм чи өөрөө ийм сөрөг хүчний хит дутагдалд ороод өнөөдөр ингээд Ноорог шиг ингээд ийм шин редакц ингээд энэ залуучуудыг аваачаад ийм амар чин дарах юм яа. сүртэй хэмжээрээ хүртэл аваач байгаа. Иргэдэн өөрсдөө тий. Ингээ байнгын одоо сонор сэрэмжтэй. Хамгийн гол нь одоо ажиллаа хийж чадахгүй тий. Өдөржингөө ингээл ерөөсө хаанаас явах зав итгэл үнэмшил гэдэг ямыг бүр одоо үнэхээр унж болох хамгийн уулынхын хэмжээнд унгачиж байгаа асуудал. Одоо өөрөөр хэлбэл эрх сонгуулиар бид нар юу өөрчлөх бодъё та. Эрх сонгуулиар бид нар яг юу өөрчлөх. Ямар сөрөг хүч. Одоо энэ за ер нь нийтлэг чихээр бол энэ эвслийн засгийн газар сонгуулийн өмнө нэг жил мөлийн өмнө задартгалтай хүмүүсийг нэг мартахуйц хугацаанд. Тэгэл би энийгээ хулгайчаар нь дуудаал те. Магадгүй эрх сонгуулиар ардын намынхан бол алтан гэрэл бол хууль зөрчсөн, хууль зүйн шаардлага ийм итгэлсэн ярихасаа зөвхөн тийм л нөхцөл байдал руу угаасаа орно. Гэтэл маа байгуулагч хэлбэл яг тэр үеийн мэдээлэл гаргасан. Одоо бол мэдээлэх модны болчихлоо. Сая ч хэдэн шагуулын мэдээлэл гарав те. Яг сонгуулийн үеэр бол баг манайх иргэний нэг байгууллагч бас баг ганцаар мэдээлэл гаргасан. Яагаад тэгэхээр хамтарч мэдээлэл гаргах гэжсэн газрууд маань гаргаагүй. Нэг нэгээрээ болсоор байна. Тэгвэл яаж нэг мэдээлэл гаргав. Уул нэг хамтраа твлийн хурлыг хийжсэн. Тэгэд энэ дээр байсан агуулга бол нэгдүгээр сонгуулийн процесс гэдэг бол яг энэ сонгуулиар дамжуулаад улс төрийн намуудад эрх баригч юм уу, сөрөг хүч юм уу дүр хуваарлах процесс. Ер нь үүрэг хуваарлах процесс. Мэдээж үл хин энэ саналаа өгөхдөө эрх баригч болоосоо гэж өгж байгаа. Гэхдээ л
Тэр нь ямар саналын хэмжээ авснаас шалтгаалаад үүрэг хуваарлаа тэрнийхээ дагуу тоглох хэрэгтэй байхад таны саналаас үл хамааран ингээд эвсэл болчихдг юм бол сонгуул зохион байгуулах хэрэг. Та саналаа өгч ингэж ялгарч тэ би нэг шүмжлэх хэрэг. Нэгдүгээр сонгуулийн ач холбогдлыг асар хэрэг. За хоёрдугаарт бол энэ нөгөө сөрөг хүчний буюу ямар ч хяналтгүй цэцэг үүрдэг. За энийг л бүгдээр зөндөөрлээ. Одоо цааш бол авилга өгсөн сүн нэмэгдэн лазлын ер нэг л утгаа алдна. Одоо сүүлдээ төрийн өмчт компани дээр те анх бета мэлдэг байсан бол одоо чанарын хяналтын менежер, бүтээмжийн менежер гэдэг ингээд намаас нэг хүн эвслийн засгийн газар гэдэг чинь бүр ингээд бүх юм дээр ингээд нэг төл. За гуравдугаарт нь бол хамгийн аюултай нь бол энэ улс төрийн намуудын төлөвшлөл бүр хойшлдог. Барууны зүүнийг л одоо тис өөр үзэл баримталтай өөр чиг баримжаатай те намууд ингээд нэг эвслийн засгийн газарт орчихлоор уул нь улс төрийн намууд бол сонгогчоо бэлдэх шүү дээ. Бид нар ийм үзэл баримталтай. Нэг зорилготой байж болно. Гэхдээ өөр замаар тэрэнд дүрнэ. Тэрийгэ таниулж ялгарх хэрэгтэй байхад улс төрийн намын төлөвшөл бол манайд бол амар хойшлсон шүү. Одоо тэгээ нийлэнгүүтэй ажинхэр улс төрийн намын хууль хэрэгжилтийг нэг жилээр чивэл хойшлуулчихна. Хурлаа хийхгүй гэж байна, өөрчлөгдөхгүй гэж байна те. Тэгэхээр энэ соёлын улс төрийн соёлын агуулгаар ярьсан бол ингээд амар ухарж байгаа, амар хохирж байгаа. Тэгээд би миний анзарч байгаа бол улс төрчд нөгөө ингээд хүмүүсийг тархитах гэж худлаа ярьсараад олон давтаж ярьсараа сүүл рүү яг өөрсдөө итгэцдэг юм шиг байна. Хүрээ сүүл рүү яг үнэхээр итгэцсэн байхгүй тэрэндээ. Жишээлбэл одоо хүн ном их бол бид нар парламентыг бэхжүүлж яах гэж яриад байгаа. Яаш тийм байх боломжгүй. Одоо би хүний их олон хүнийг таньдаг дэмждэг. Одоо Норгийнхан бид хэд нийлээд тэр хийсэн тэр Soul Explained by Бадрал гэдэг 2 дахь дугаарыг тоглоомын дүрм гэж хийгээд засгийн газар яах хэвээр, улсын хурал яах хэвээр, шүүх яах хэвээр гэж ярингуудаа сөрөг хүчнийг нэг шүүмжилсэн байснаа. За тэгэл айгуул нөө сөрөг хүчин ямар ч их мэдлэг байгаа нөхдүүдээс болоод энэ бүхэн муу юм болцсон юм шиг болчихно. Тэр сонгуулаар бас гайдаа гэд монтажлаад авсандаа би өнөөдөр бүр ингээд өнөөдөр гомдмоор тийм нөхсөө. Тэгэхээр ерөнхийдөө ингээд тэр хүмүүс угаасаа айгуусаа мэдэрсэн баха. Яг ер нь өнгөрсөн 4 жил хамгийн сайн нийслэл дээр ажилласан нам бол хүн нам штэ. Гэтэл сая яг эвсэл сонгуулийн дараа бүр нэгт судлаа авах штэ. Тэнгүүд хүмүүс ямар байр суурь үзүүлж байгааг нь бол амар харж байгаа. Тэгээ би энэ ч нэг айгуу эмзэг сэдв ярих гэж бодод байна. За би улмааг айгүй олон жил таних юм. Би бүр оюутан байхад нь бид нар Айн Рэндийн ном уншдаг, залуучдын клуб гэдэг энэ хідэн залуучууд нийлдэг. За тэгээд ер нь бид хоёр бол байнга л үзэл санаа, 9 шүтээ юм ярьдаг. За хувийн амьдралаа ч гэсэн хуваалцдаг байсан. Ер нь бол. За тэгээд одоо өнөөдрийн энэ болсон үйл явдалтай холбоотойгоор улмааг хүнийг амиа орлоход хүргэсэн гэдэг энэ сэдвийг бол ярьсан тий. За энэ бол маш эмзэг сэдв. Улмаа өөрөө ч бас подкастн дээр ярих гэдэг ингээд хоолон салганаад ярьж чадахгүй лээ. Тэгвэл би энийг бас нэг зүгээр нэг дурдсан зүв баха гэж бодож байна. Яг гэвэл троллууд бүр би надад бүр хамгийн сэжигэн санагдсан тэр хүний зургийг тавьсан. Би хамаатных нь игчин байна гэд шал худлаа нэг хүн ингээд Twitter дээр бүр ямар ч ёс зүггүй зав. За энэ хүн цаана гэр бүлтэй. Гэр бүлийнх нь энийг бол маш их нууцсан. Энэ зүйлийг ингээд хүмүүст айлуулах юм. Тэгээ энэ бол энэ гэр бүлийн хувьд маш юм одоо хэцүү зүйл тохиолдсон. За ингэсэн. Гэтэл манай хууль зүйн сайд цагдаагийн байгууллага ямар ч ёс зүг үйлдэл гаргасан. Шууд тэр айл гэрийн нууцыг зүгээр л олон нийтэд ингээд дийлгэсэн. Тэгээ өөрсдөө троллуудаар дамжуулаад бүр ингээд зураг хөргөтөнд тавьсан. Энэ бол бүр миний бодлоор бүр амар сэжиг үйлдэлсэн. Бүр үнэхээр миний сэжиг хүрсэн. Яг үнэ. Энэ бол бүр үнэхээр муухай. Би бол бүр агууц хүрсэн. Тэгээд энэ үйл явдал одоо юу болоод өнгөрснийг бол бүгд мэдж байгаа тий. Бүгд гэдэг нь тэр эргэн тойрных нь эцэг их ингээд хамаатан сад тэгэнгүүт л ингээд бүр олонний юм болгоо хийчих жоох. Тэд ийм ёс зүгүү ийм одоо бүр хүн чанар байхгүй тий. Би бүр ийм зүйл гаргана гэдэгт бүр ингээд үнэхээр итгэхгүйс. Тэгээд улмаа л өөрөө ярьж чадахгүй л байна. Хууль зүйн амыг ер нь яг энэ дээр нь бол айгүй биширч байгаа. Айгүй юм тууштай гэх юм. Ер нь яг ингээд энэ одоо 17-оос эхлээд яг өнөөдрийг хүртэл 7 хоног жахад эцсийн үр дүнд юу болов гэхээр за Норгийн нэг залуугийн ах нь тий одоо өөрөө ч биш ах нь тий мөрөдөд 7 зохион байгуулдаг байж байгаа гэдэг нэг юм
бидний 7 хоногийн дараах үр дүн. Энэ хооронд юу болсон бэ гэхээр хин нэгний хувийн амьдралыг сэндийчтэй хамгийн одоо хүнд хэцүү хараа одоо бараан эргэж ханахыг хүсдэггүй дурсамжийг нийгмээр нийтээр хүн болгоны өмнө гэр бүлийнхэн зөвшөөрөлгүйгээр тий гэр бүл хамгийн гол нь гэр бүл нь маш хүнд байгаа шүү дээ. Одоо ингээд тэр хэрэгт ялж байгаа нэг хүний гэхээс илүүтэйгээр тэр одоо нэр дурдж байгаа хүний гэр бүл арга гэрийг бас давхар шийдэж байгаа тий. Тэр нөгөө зорилготой хүрэхийн төлөө хэний эрх хэний сэтгэл хөдлөл яах их хамаагүй болцсон байдлаар ингэж хандж байгаа. Гэхдээ ямар ч сан ямар нэг ингээд нэг буруу байгаа тэр бурууг илрүүлэх тий. Тэгээ өнөөдөр бас бит хоёр яг наашаа ирэхээс өмнө хоорондоо чатаар нэг би явуулсан. Цагтаагийн ерхий газар Кипр одоо гэмтэрхтэй тэмцэх газраас тийм smoking tactic ашиглаад тийм метод ашиглаад одоо нэг утах аргаар тий мөрөөдөө тоглоом захин зайлшгүй ингээ илрүүлээ. Тэгээ ийм арга байд юм аа. Тэгээ smoking тий утах ингээ энэ арга байдаг. Энэ утах аргаар ингээ хэрэглээд одоо ингээ өөр ингээ ийм үндэсүүд гаргаж ирж байгаад одоо илрүүлэх гэдэг хэрэгээ цаад эзнийг наан гаргаж ирдэг юм тактик гэдэг юм явж байгаа юм. Тэр мөрөөдөө ингээд мөрөөдөө тоглоомыг илрүүлсэн байна. За ингээд Кипр цагтаатай одоо Кипр гэмтэрхтэй тэмцэх газрынханд баяр хүргье гэдэг болсон. Тэгээ тэр нас ингээд хөөрхөн бага ширүүттэй ороод харахаар ийм 2023 оны 12 сар 24 оны 12 сард нэгц одоо насаар ярих юм бол нэг юм 2 настай хүүхдүүд л авах гэдэг шүү дээ. Нэг тийм босоод хаанаас гарсан юм мэдээлэл. Бас яг ингээд нөгөө нэр усгүй хаанаас гэдэг нь тодорхойгүй пэйжүүдээр ингээ ороод харангууд ингээд хэлээд тийш. Ер нь үл ингээд дахиад ярихлаар нөгөө хүний хувийн мэдээлэл гэж бид райлаланд нь хүндэлтэй хандах хэрэгтэй. Гэхдээ та бүхэн анзаарсан бол Норвегтэй холбоотой Норвегийнхний гаргаж байгаа мэдээлэл хандлагууд төр бол цагдаа нэгчудад тэгж буруутгаагүй. Яг тэгэхээр цагдаа өөрөө энийг сайн дураараач гэдэг юм уу те эсвэл энийг олон хувраад байгаа биш гэдгийг бол бид нар мэдчихэв. Ер нь Монголын цагдаа бас тодорхой хэмжээнд шинжлэхдэх гээд байгаа гэдэгт найдаж байгаа. Гэхдээ ийм тохиолдлуудыг үл энийг бол одоо өмгөөлж хамгаалаад даргалаад өнгөрөхөөс илүү өөрсдөө шинжлэхдэх боломж гэж харах хэрэгтэй. Энд дэр шинжлэхдхийн одоо олон нийт гэсэн дэмжинэ гэдэг үүднээс нь уул наавч үзээд өөрчлөж хүн чанартай бас тий. Засгийн газар жишээлбэл хууль зүйн сайд бол үнэхээр энэ бол одоо арай соёлт нийгэм гэдэг шиг тий. Хангалттай огцруу зүнсэн шүү. Тийм мэдээлэл тэгээ ардаас нь юм яриад зогсож байгаа. Гэхдээ Норвегийнхэн жишээлбэл яагаад энэ дэр мэдээлэл хийхгүй вэ гэхээр энэ асуудал ном журам бүрээнээс халихгүйгээр зөв шийдэгдээсэ гэж бодож байгаа учраас тэр улс төрийн асуудлыг хүндэхгүй шүү. А хэрвээ үнэхээр энийг ингээд асуудал болоод бол энэ бол бид нар хин нэг сайтыг огцруулах гэдэг юм биш. Ерхий сайтыг өөрчлөх гэдэг юм биш те. А түрүүний миний ярьдаг агуулга бол энэ асуудалтай ерөөсөө холбоотой ш. Миний хувийн байр суурь. Би бол тэр хүн хин ерхий сайтыг хамгаалах ямар ч тач эвслийн засгийн газар бол өөрчлөгчиж Монголын нөхцөл байдал сайжрна гэдэгт бол итгэлтэй байгаа. А бусад агуулгаараа бол Норвегийнхэн ямар ч өөр асуудлыг хүндэхгүй байгаа. Ямар ч хүн рүү ингээ хувь хүн рүү дайрахгүй байгаа те. Энийг нөгөө тал манаас ойлгож хүнддэх хэрэгтэй байхгүй. Энд чинь залуучууд их тун баг залуу хүмүүс хэд бол тун ухаалаг хандж байгаа үйлдэл гэдэг бол үнэлэх хэрэгтэй байхгүй. Тийм шүү дээ. Орилол огцор жагсан ингэн гэл орилол дахиад левлийн урлыг гэл дахиад хувь хүн рүү дайраал те. Эдгээр чи контент хийдэг залуучууд шүү дээ. Контент тийм гарахгүй байгаа гэдгийг нь бол хүндэтгэж үзэх хэрэгтэй. Контент маш олон хүмүүс бас ийм үзэл бодлоо илэрхийлсэн бэл. Би тэр баримтат кинонд ханд өгсөн юм аа. Миний эрхийг давхар одоо зорччихлоо. Тэгээ би бас тэр сонгуул юу болдгийг мэдхийг хүсээд бидний санаачлалыг дэмжиж би хандаа өгсөн байгаа юм. Тэгэхдээ одоо миний тэр хандаа өгсөн тэр дүрсийг цагдаагийн байгууллага ингээд хураагаад авцсан. Тэгсэн мөртлөө шууд утгаараа тэр ямар нэгэн мөрөөдтэй тоглоом тэрнтэй холбоогүй энэ байгууллагын дүрсийг нь хураагаад авцсан 15-6 терабайт дүрсийг нь ингээд байлгаад байна. Тэрнээс хойш ингээд буцаагаад өгөхгүй тийм ээ. Тэр эн чинь өөрөө бас ингээд тэр баримтат кино гэдэг юуныг бас юуныг дахиад тийм хандуулагчдын гомдлоос айгүй их харагдаад байгаа байхгүй. Тэр чинь өөрөө бас дахиад нэг асуудлыг яригадаад би энэ дээр нэг зүйл тодруулаад асууж байгаа. Би ч хөтлөгч биш л дээ тийм. За баярлалаа. Тэрний өгөхлөөр 13-14 гэдэг чи худлаа мэдээлэл дарах тийм. Тэг худал мэдээлэл. Одоо ч худал мэдээлэл гэдэг үндслэрийг шалгаж байгаа. Одоо Кипр дээр бол тийм байна. Өмгөөлөгч нь бол ярьж болно гэдэг чийсэн. Одоо тийм байна. А гэтэл цагдаагийн байгууллагын мэдээлэлтэй ч гэсэн одоо Киприйн өөрсдийн мэдгдсэн мэдээлэлтэр болоод хууль зүйн сайдын мэдгдсэн мэдээлэлтэр хэвлэн мэдээллийн байгууллага үйл ажиллагаатай логт холбоогүй гэж яриад байгаа тийм. Тэгсэн мөртлөө худал мэдээлэлээр шалгаад байна гэдэг чинь хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотойгоор шалгаж байгаа юм шүү. Энэ дээр одоо их сэтгүүлчид юу гэж тайлбарлах юм бэ? Одоо мэргэжлийн хүмүүсийн хувьд л тийм. Өөрөөр хэлбэл чамайг худал мэдээлэл түгээсэн гэдгээр үйл ажиллагаатай холбоо шалгаж байгаа ч гэсэн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай ч холбоогүй гэж ингэж гөрдөж тайлбарлах боломжтой юм. Одоо мэдгүй байна. Тэрэн дээр би бас тэрийг хараад харин гайхчихсан. Тэр нэг гомдол юм уу, нэг кейс байх хэрэгтэй шүү дээ, тий. Тэр нь юу юм болоо гэд мэдээлэлгүй учраас гайхал байгаад байлаа л та. Тэгээ яг нөгөө иргэний болон улс төрийн эрхээ олгосон пактад тусгасан
хүмүүс боловчтуудын илэрхийлэх хэрэгтэй гэдэг бол зөвхөн сэтгүүлчдэд биш нийтээрээ байдаг. Тэр шиг эрүүгүүлээ 13 14 зөвхөн сэтгүүлчд гэхээсээ төдгээр бас нийт нь өвчдөг. Тэр яг нэг яг хэвлэл нийтлэг үйл ажиллагаанд яаж хавцсан бэ гэдгээс одоо ч нэлээд хамаарах гал. Одоо жишээ нь тухайн хүмүүсийн одоо хэвлэл нийтлэг үйл ажиллагаанд ашигладаг хөдөлмөрийн багаж хэрэгсэл бол камерыг нь тий одоо микрофоныг нь ч юм уу хураас нь тэрийг одоо хийх боломжгүй болгосон уу гэдэг. Тэг яг миний нэг бас нэг анзаарсан юм нь юу гэхээр яг маргааш нь мэдээлэл хийх үеэр нь би очсон. Тэгээ очиод яг тухайн үед нэг улмаатай тэгээд тэднийхэнтэй яг байцаалт өгсөн хэдтэй нь бол нэг богинохоо хугацаанд уулзах боломж гараад тэгээд тэр хэдээс яг яасан юм та хэдээс яг ямар асуулт сууж байна? Юу гэж сууж байна? Ингээ асуугууд ерөөсөө л цэвэр 100% баримтат кинотой холбоотой. Танах тэр баримт киноноор 6 хоног яаж тагсан? Хэн байсан? Ямар контент гэсэн? Тэрнээр чи юу гарсан? Та таашаашаа явсан мөнгөө хаанаас авсан? Гэтэл байцаалтын бүх асуулт нь өмөрч байхгүй хахад хэвлэний төлөв ажиллагаанд холбоогүйгээд баахан одоо хийсэн баримт кинотой нь холбоотой юмд асууснаа маргааш нь энэ бол хэвлэний төлөв ажиллагаатай холбоогүй гэдэг. Ийм асуудлаас аваад. Одоо жишээ би миний санаж байгаа миний одоо анх удаага наад юу гэж сонсож. Одоо жишээ наадах чи айгуу сони болж байгаа. Тэр юуны хэрэг бүр сүулт нь мэдгдсэн зүйл байж магадгүй болчих. Эхлээд одоо юу ч гэсэн энэ юуг нь хураагаад авах тийм. Тэр баримт кинонд дээр тэр сонгуулийн янз бүрийн юм илэрчих гээд байгаа юм шиг шүү дээ. Энийг юу ч гэсэн ямар нэгэн шалтгаан өгöd хураагаад авах гэж байгаад тэр нөгөөдг нь эргээд нийгэмдэр асуудал болоод ирсэн чинь бүх юм шалга гэж байгаа. Дундаасаа араас нь тэр янз бүрийн грети асуудал гараад ирсэн байх юм. Одоо чи бид нараас хардах хэрэгтэй байгаа шүү дээ. Миний зүгээр авч исэн мэдээлэл болохоор ингээд тэднийг баримт кино төр хийнэ гэдэг чинь олон нийтэд краудфандинг ханд босоод тэд нар чинь бүр ингээд юугаа ил зарлцсан шүү дээ. Бүх зорилгоудаа. Тэгээд зарлагтаа юу гэж зарлж исэн гэхээр бид нар ингээд нэг юм малчин тэгээд нэг юм цэвэрлэгч ихчж үлээ. Тэгээд 6 төвшний гадаад сонгуул өгж байгаа 6 төвшний сонгогчийг яг ингээд энэ сонгуул өгж байгаа процессыг нь бид нар баримтжуулаад Монголд яаж сонгуул болдог гэдгийг л харуулж байгаа ийм кино хийх гэдэг юм аа. Тэгээ энийг бид нар хийхэд мөнгө хэрэгтэй. Тэгэхээр одоо мөнгөтэй нь бол дандаа юм нам ч юм уу газрууд ба. Тэгэхээр бид нар эднэрээс мөнгө авчвал хамааралтай буруу юм хичнээн. Тийм учраас олон нийтийн тунд краудфандинг хийгээд маш одоо олон нийтийн дундаас одоо сонгогчдоос өөрсдөөс нь энэ мөнгийг хандвиг цуглуулад энэ мөнгөөр энэ продакшныг хийчихье гэсэн тийм зүйлийг яриад явж исэн баг. Тэгээ энэ бол маш хүлээ авалт хийсэн. Эрүүл юм логиктой ингээд анх бүх юм хил тавиа явж исэн тийм зүйл. Тэгэхээр энэ дээр ингээд учиргүй тэд нар очиод нэг намыг нь унгаах гал нөгөө талд нь ажиллаад ингээл ямар нэгэн хориотой юм хийгээд явсан гэж би чинь итгэхгүй байгаа байх. Тэгтэл энээс хүртэл айж гинэ гэдэг чи өөрөө тэр сонгуульч өөрөө бас юу болсон юм бэ гэдэг ч юм ингээд янз бүрийн хардлыг таниуд дагуулах өөрөө үндэслэл гарч ирж байгаа. Тэр олон улсын байгууллага бол бас зүгээр ч нэг бидний сонгуулийн автократ гэж хэлчихээг баг. Тэгээд яг тэр сонгуулаар хэрхэн төрийн эрхийг булааж авч байгааг л үзүүлэх гэдэг тэр маш том айдас өнөөдрийн энэ хэвлэлийн эрхчлөөнд халдах энэ суурь болчихвол гэж би бодсон. Тэгээ одоо тэгээ бид нар чинь хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийг энэ хавар хэлэлцэнэ гэдэг засгийн газраас өргөн барьсан байгаа. Тэгээд хэрвээ одоо тэр гаргах гэж байгаа баримтат кинотой холбоотойгоор ийм одоо шалгалт байцаалт явж байна гэвэл өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулиар ч гэсэн энэ маань уг нь хориотой зүйл шүү дээ. Гараагүй байгаа контент бүтээл төрөөс болон ер нь хөндлөнгөөс ямар нэгэн цензур тогтоохыг хориглоно гэдэг одоо хүчин төгөлдөр хууль байгаа. Тэгэхээр тийм гарах гэж байгаа бүтээлийг бүр гарсныхан дараа гомдол гарах битгийг л одоо тэр editing те post production явцад нь ингэж саатуулна гэдэг бол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулийг зөрчиж байгаа хэрэг. Гэтэл энэ их хурал маань энэ хавар хэвлэл мэдээллийн эрхчлөлөөг одоо бүрэн хангасан хуулийг бид та бүхэнд баталж өгнө гэдэг гоё бэлэг барих гэдэг ингээд. Та одоо итгэж гин үү тийм үгэнд одоо. Би итгэхгүй гэдгээ өөрийнхөө бичсэн нийтлэл дээр бол хэлсэн. 10 минут үлдсэн баг шүү. За. Чи өөр. Хэвлэлийн эрхчлөө гэдэг бол яг хэвлэлийн эрхчлөөний тухай л тийм. Эрхчлөө гэдэг бол чамд ийм эрхчлөө байгаа шүү. Чамд ийм эрхчлөөийг заадаг юм шүү одоо. Гэтэл энэ дээр өнөөдөр яг одоо бас өргөн барьсан байгаа хуулийн төсөлтэй сэтгүүлч нь бол дийлэг нь танилцсан байна. Ялангуяа ингээд нэлээд юм салбарын зохицуулалтын маягийн хууль одоо төсөл өргөн барьсан. Тэгээ үүнийгээрээ бол яг хэвлэлийн эрхчлөөг бүрэн хангана гэж. Хэвлэлийн эрхчлөөнд яаж халдж байгаа вэ? Одоо хэвлэлийн эрхчлөө гэдэг бол өөрөө бас үзэл бодол эрхчлөөний маш том хамгаалалт нь байдаг. Гэтэл яг энэ Норгийн кейс дээр өнөөдөр Монгол улс хэвлэлийн эрхчлөө яаж хангаж байна гэдэг ингээд харах тааш тийм. МСС-ээс одоо мөнгө авсан гэдгийг гаргаж ирчихсэн тийм. МСС-ээс мөнгө авах яг үндэ буруу ш. Норч хувийн эрхтлийн байгууллага, МСС хувийн эрхтлийн байгууллага. Тэгвэл мэдээллийн байгууллага өөрөө ажил хүчтэйгээд одоо юу гэдэг нэг контент хийж өгөө тэрнийхээ төлөө нэг тодорхой хэмжээний
ажиг үзсэн хөссөн авах гэдэг бол буруу юм биш. Unitel-ээр ивент төлөөгүй YouTube-ийн контент бол ер нь байгуулт байх. Гэтэл одоо тэр хүн болгон MSS одоо яг та одоо юу гэдэг Coca-Cola уудаг бол та MSS-тэй хамааралтай баг болчих гээд байна. Тэгэхээр ер нь хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хөгжлийн байгууллагаас тодорхой хэмжээний орлогоо аваад ажиллагааг үүсгэж өгч болно. Гол нь яг нөгөө тухайн байгууллагын өөрийнх нь редакцийн бодлогод нийцэж гэнэ үгүй юу гэдэг юм. Тэгээ үүндээ нийцэж байгаа юм бол хинээсээ мөнгө авах нь яана вэ гэдэг бол төрийн санаа зов асуудал төрөөс юм шиг. Гэтэл өнөөдөр яг ингээд хэвлэл нийтлэх үйл ажиллагаатай холбоотой бүхий л процесс дээр төрийн зүгээс хямрал хэтэрхий өгдөг. Чи баримтат кино хийсэн юм. Чи яав? Чи хинээс мөнгө авсан юм? Чи хинээс мөнгө аваад энэ контентыг хийж үү гэдэг. Тэгэхээр бас яг энэ хэвлэлчийн тухай хууль гэдэг бол Норвег шиг кейстэй дахиад давтагдахгүй байх одоо баталгааг бий болгох маш чухал хууль байгаа. Тэгэхээр энэ дээр бас олон нийцнийхэн анхаарах хэрэгтэй гэж миний байр суурьтай байна. За би хоёр юм ярих болчих гээд байна. Нэгдүг нь тухайн Норвегийнхныг баримтжилсан тэр саатуулсан тэр оройноо прокурор руу 3 хүний нэртэй баримтлах хүсэлт явсан. Нэг нь улам сайхан одоо үгс нэр нь тодорхой болсон. За нөгөөх нь бол одоо 1 сар саатуулагдсан тэр залуу мим хийдэг залуу. Нөгөөх нь бол бас энэ Норвегийнхны нэг контент хийдэг үндсэн ажилтан залуу. Тэр гурвыг прокуророос барих зөвшөөрөл явуулахад прокурор зөвшөөрөөгүй. Харин зөвшөөрсөн бол бид нар ингэж энэ газар баг боломжгүй байсан. Хэвлэлээ оруулж болохгүй байсан баг тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл прокурор өөрөө нэг тийм ингээд үндслэл байхгүй байна. Тэ ажил шиг хүмүүсийг барьсан саатуулах тийм үндслэгүй байна гэдэг ингээд таслан зогсоосон тул бид нар бас энэ процесс байгаа. Хэрвээ прокурортойгоо шүүхтэйг нэгтцэн ийм хэрвээ жинхэнэ нөгөө хонгил гэж яриад өглөө тэ. Тийм шугам байсан бол ингээд ярих юмш боломжгүй хэмжээнд тийм байна. Тэгэхээр бол засаг шүүхээ шүүмжилдэг, шүүхний нэгэ ингэдэг гэдэг энэ ямартааш тэнцвэр би ингээд бүр 0 бол заачаагүй гэдэгт үл итгэж. Нэгдүгээр тэр тийм процесс бол бас тэр цаана болсон шүү. Өөрөлдвөл энэ залуучдыг хийгээд дүргэжлүүлээд сар сунгаа те дахиад зар сунгаачвал ингээд явчих тийм эхлэл бол бас тэнд байсан тийм эрсдэл байсан гэдгийг анзаарах хэрэгтэй. Нөгөөтэйгөр л өнөөдөр бид нар тэр өдрөл хүний эрхийн үндэсний комисс руу мэдээлэл өгсөн. Өнөөдөр хүний эрхийн үндэсний комисс дүнэлтэд танилцуулж байна. Тэн дээр бол нэгдүгээрт бол энэ процесс дээр бол хүний эрх зөрчсөн асуудал бол байна. Хоёрдугаарт болохоор энэ бол хэвлэл нийтлэх үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөгийн зөрчсөн асуудал бол байна. Гуравдугаарт болохоор энэ олон нийтийн мэдэх эрхийг төрийн байгууллагууд зөрчсөн юм асуудал байна гэдэг. Гурван үндсэн том дүгнэлтийг бол нэгдүгээр тийчээд байна. Тэгэхээр бид нар одоо энэс хойш бол хүний эрхийн асуудлыг байна байхгүй хэвлэл мэдээллийн байгууллага мөн биш тухай бол ерөөс ярих маргалдах шаардлагагүйгээр ингээд ямар ч тач хүний эрхийн үндэсний тогтолцоо бол ажиллаж байгаа гэдгийг харагдаж байна. За дээрэс нь нэмээд хүний эрхийн үндэсний комиссийн хүний эрх хамгаалагчийн хороо хуралдаад энэ хүмүүсийг дахиад Норвег бол өөрөө хэвлэл мэдээлэл үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагч мөн үү гэвэл дахиад хамгаалах механизм тэнд ажиллаж байна гэсэн. Тэгээ энд бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд бол сайн муу нэртэй чамаагүй бүгдээрээ маш сайн дуугарлаа. За дийлийнх нь бол маш сайн дуугарлаа. Иргэний нийгмийн байгууллагууд дуугарлаа. Тэгэхээр бид нар бол бас юм хит ганцаарсан юм шиг хит итгэлээ алдсан тийм өнгө айсвал тогтоохгүй байх нь гэж болоо. Засаг бол тэрийг тогтоох хэрэгтэй гэж комиссар бол өстой амар бахархсан шүү. Хүний эрхийн үндэсний комиссар үнэхээр би амьдралдаа анх удаага айгүй гоё бахархсан. Нөгөө талд бол цагдаагийн байгууллагын үуч гэсэн ийм нөхцөлд хүрэх чи гэж бол бас хүсээгүй баг. Яа тэгэхээр хин ч ерш нь орохыг хүсэж. Эцсийн дүндээ хин ч очихгүй тийм юм руу орчин. Тэгээ би төгсгөлт нэг ном уншиж өгнө явчихсан. Улсын гişг гэдэг ном боо. Тэгээ би нэг хэсгийг уншиж өгнө. 11 оны үндсэн хууль юм да. Тийм 1914 онд бичсэн. Дараа нь таалгацсан шилжлээ. Одоо бид нар хүний эрх харьхалаар яадаг гэхэлэр 1990 онд орчсон 30 жилийн настай гадны гар бол тархи агуулгасан барууны ямар юм гэдэг одоо айгүй зовлонтой болчихжээ. Гэтэл бид нар 90 онд хүний эрх ярьсан биш 1914 онд уучлаарай бид нар үндсэн хуулиа баталгаасаа өмнө бүгд найрамд тулс болохоос өмнө анхны ардын нам байгуулагдахаас өмнө бид нар хүний эрхийг ярьжсэн бичсэн гэдэг нотлогоо одоо ингэж байж байна. Үнэхээр гоё ийцэн гэлээ. Жишээлбэл одоо нэгэн зүйл хийчихэд хүмүүн бүрийг хэрэггүй учиргүйгээр дэмий өөсөв нэрч нэгжихийг цээрлвэс зохино гэж. Тэгээ заавал зөвшөөрөл авч иж нэг чинь. Саатуулсан бол нэгэн хоног байцаагаад судлах хэрэгтэй. Буруугүй бол. Тэгж жишээлбэл бичиж байна. За хүн бүрд ганцаар уу эсвэл бусад лугаа эвлэн нийлэн засгийн газараа хэрэг мэдүүлэх аргагүй. Бодолтой бог таантай те юу тэр чинь бараг л одоо ингээл тийм тэрсэлдэж болно, жагсаж цуглаж болно. За хүн бүрд аль үзэл цогцолсон шашин сурдлыг шүтэх хэрэг байна те. Хүн бүр альва хэргийг цугларн хилцэх шүүмжлийн хэрэг байна. Гагцгүй зэвсэг агсан алалдаж хоролдож болохгүй. Тэгэхээр бид нар 14-5 зүйл ингээ хүний эрхийг бичсэн. Хамгийн гайхалтай нь 1914 онд бичижсэн энэ хүний эрхүүд 1990 оны арчсан үндэс бол бүгд тусгалаалсан. Тэгэхээр биднэрт бол тухайн үеийн сэхэтнүүд 100 жилийн өмнө дөнгөж тусгаар тогтнолоо өөрсдөө зарласан. Гэхдээ бусад улсууд хүлээн зөвшөөрөөгүй. Өнөөгийнхөөс үл эдийн засаг боловсрол соёлын хувьд үнэхээр одоо
хэцүү байсан цаг үедээ бид нар хүний эрхийг тунхаглаж улс хөгжих юм байна. Гэтэ яг энэ хүний эрх гэдэг агуулга гэхээс илүүтэйгээр ерөөсөө эрх чөлөө. Үндэсний эрх чөлөө, хүний эрх чөлөө товчхондоо бол эрх чөлөөтэй хүн бүтээдэг юм байна. Эрх чөлөөтэй хүн бол хөгждөг юм байна. Тэгэд иргэдний эрх чөлөөтэй улс бол өөрөө тусгаар тогтнол нь баталгаатай байдаг юм байна гэдгийг иргэдний эрх чөлөөгүй улсад бол магадгүй засаглан доктортой байдаг ч гэсэн тусгаар тогтнол бол яг тэмцэг байдаг. Тэрийг 100 жилийн өмнө бичсэн хамгийн харамсалтай нь бол энийг хэрэгжүүлэх бидэрт нөөц нь боломж нь бол эрх чөлөө байгаагүй. Энийг бичсэн хүн өөрөө Оросын шоронд амьаалцсан. Энийг захиалж бичүүлсэн нам сүрэнгээ 5 жилийн дараа хорлогдож нас барсан. Тийм л цаг үеийг бидэрт тулаа өнөөдөр ирчихэд дахиад 100 жилийн дараа өөрсдөө эрх чөлөөний эсрэг трол хийгээ сууж ийн гэдэг бол би бүр тэр одоо хэдэн зуун мянган дагчтай бүр нэр үхий тэр инфлюенсертэй тэгтээ тань руу зачлаачлаа. Таны кейс дээр бас гарч ирсэн тэр нэг эмхтэй байна тий. Би л үнэхээр сэжиг үрж ийм ном унш ном унш гэж хэлмээр гэдэг юм. Би одоо мэдчих авмаар шүү дээ тэр нэг. Үгүй магад нэр хэлчих нөө хүний энэ номын маань мартчихнаа. Энэ номыг бас бити мартаад. Ган жавхлыг хэлчихэр найз нь бас мэдээд байгаа. Тий. Жамсрангийн цэвэн бүгдээрээ үхээд дууссан мөртлөө тийм түүх байна. Тэгэхээр одоо бид нар бол өөрсөндөө байгаа энэ эрх чөлөө гэдэг бол мянган мега төслөөс илүү үнэтэй. Мега төсөл хэрэгтэй. Гэхдээ эрх чөлөө хүний эрхээ хамгаалж иж тэр мега төслийн үр шимийг бид нар хүртэн. Эрх чөлөөгөө алдчихвал хэдэн мега төсөл байгаад хэдэн 100 мега төслөд бид нар үр шимийг хүртэхгүй тийм нөхцөл төрн. Тэгэхээр юу чухал үсээ ирэн блэ те. Тэгээд энэ одоо сайн контент хийдэг хүн сайхан дурсч та те. Баярлалаа. Би яг энэ номыг чи яг чамаг ярьжсэн чи авъя гэж бодсон чи. Тэгэхээр одоо өнөөдөр л бид нар хүний эрх гэл те нэг юм ганц нэг хүний гар хөл болцсон юм биш шүү гэдгийг бол үзэл санааны түүхэн дэмжлэг болох юм бүтээл байна. Энийг бүр амар олон хувьд нэг анхны шин тал хэмээх бичиг гэдэг сонирхч эрхлэн гаргаж ирсэн. Одоо Жамсрангийн цэвэн говь ярихлаар сэтгүүл зүйн үндэслэгч гэдгээр нь харчаад бусад агуу бүтээлүүдийг орхичод байна. Тэгээ Цэвэнгуй энийг хасчаараа зүгээр яшчээ. Яг ярьчих та. Цэвэнгуй тэр анх одоо Богдханд Монгол улс тусгаар технологи зарлангууд 12 онд өөрөгдөж хэмээн дуудагдаж иж гадаад явдлын яамд боловсрол эрхэлсэн туслах түвшмэл төсвөмлөөр ажиллаж эхлээд хамгийн анхны юм нь ерөөсө баг сургууль байгуулсан. Тэгээ анхны баг сургуулийн дүрмийг зохиосон. Тэгээд бичиг үсэг сургая. Бичиг үсэг сурахгүй л энэ улс хөгжихгүй. Дээрээс нь эрдэм боловсролд нэвтрүүлье. Монгол үндэстнүүдийг Монгол улсад нутагт авчирч ингээ хүн амын тоог өсгөё. Тэгээд товчхондоо боловсрч хөгжиж нэгдэхгүйгээр энэ улс хөгжихгүй юм байна гэсэндээ анхны шин тол гэдэг тэр сэтгүүл сонин бичгүүдийг гаргаж тэрнээс нэг сэтгүүл зүйн үндэслэгч болгосон доош сэхэр санаа тарах гэдэг шүү дээ. Яг зөв сэхэрүүлэх гэж үзэл санаа үзэл сурталаа явуулах гэж тэрийг хийсэн мөн. Тэгэхээр одоо манай сэтгүүлчд бол анхны өдөр гэдгийг тэмдэглэхээс гадна тэр үний эр зориг хүсэл эрмэлзлийг бас ингэж тээж яваасаа л гэж хүсэж нэг юм хэлэхэд Жамсрангийн цэвэн гэж хүний эрхлэн гаргасан тэр сониноос өмнө бол Монголд сонин сэтгүүлүүд бас гардаг байсан түүхүүд байгаа тий. Харамсалтай нь тэдгээр сонин сэтгүүлүүд дандаа нэг бол хойноос нэг бол урдаас гардаг байсан юм билээ. Тэгэхээр энэ бол нөгөө дандаа үзэл сурталын зэвсэг маягаар Монголд дандаа юм одоо хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулаад байсан дээр Жамсрангийн цэвэн гэдэг хүн хараат бус одоо өстой Монголын үндэсний өөрийн тэр сэхэтнүүдийн үзэл бодлоо илэрхийлэх энэ дэр буюу тэр шин тол хэмээх бичиг гэдэг сониныг бас анх эрхлэн гаргасан нь бас нэг тэмдэглэх ёстой цэг юм байлээ. За тэгэхэд ер нь өөр хин нэг базаад хаалт тийм. Бэлэнгэлгээ өгөөд ингээд айгу сүүлийн өдрүүдэд хэллээ. Одоо арчсан нийгэмд бол яг бид нар хүмүүс ямар хүчтэйг харлаа тийм. Одоо төр хүчтэй байж болно. Бид нар одоо гээд итгэцэн байгаа. Бид нар яг үндэ бас процесс юм байдаггүй. Ер нь энэ төрд байгаа ажил хийж байгаа хүмүүс тийм одоо сонгогдсон байгаа улсын хурлын гишүүд гэдэг ч юм уу. Тэр хүмүүст эрх мэдлийг хэн өгч байгаа гэхээр бид нар өгч байгаа. Тэгээ бид нар бол яг ингэ хөдөлмөрийн гэрээгээр ярих юм бол ажил олгоч байгаа. Тэгэхээр бид нар тэр хүмүүсээс хүссэн хамгаалалтаа, эрүүл аюулгүй орчныг, эрхчлөгөө хангалттай эдлэх тэр орон зайг нэхэх шаардлага бүр хэрэгтэй. Тэгээ эцсийн дүндээ бас ингэ бид нар дахиад нэг харсан юм нь за цагтаа бол ингэ бид нарыг хамгаалахын төлөө ингэ ажиллаж байгаа юм байна, хичээд юм байна. Яг ингэ зарим хэсэгт нь процессын алдаас ингэ нэлээд гараад тэр үзэгдэл ингэ сүүлийн жишүүд ингэ давтагдах боллоо. Гэхдээ ер нь бид нарыг хамгаалах орон зай бол энэ хэвлэн нийтлэх энэ орон зай, сэтгүүлчийн орон зай тийм. Иргэний нийгмийн орон зай гэдэг бол нэлээд чухал юм байна. Хамгаалалт юм байна. Тэгэхээр бас хамтаараа бие биентэйгээ хэрвээ байж чадах юм бол мэддэгдэхгүй өнгөрч байгаа тэр кейсүүдээр бид нар яг үнгийн өнөөдөр бас ингээд хүмүүсийн явж ирсэн постууд юу вэ гэхээр за одоо ер нь өнөөдрөөс норог цагтаа хоёр залхаад ихтэй гэж байгаа. Ийм байж байгаа. Тэр чинь бас нэг трол хийдэг нарратив сонсон байлээ. Бас нэг нарратив контрол явж гин гэсэн үг тийм. Хүмүүсийн санаа бодлыг за одоо ер нь ингээд халамжтай байха боллоо гэдэг юм руу чиглүүлэх гэдэг гэсэн.
Тэгэхээр ер нь хүний эрхийн талаарх, хүний эрхийн зөрчлийн талаарх нь ярьж байгаа бидний одоо ингээд тойроо сууж байгаа энэ байдал хизээж хуучрах уйдгартай байх хэвгүй. Хүн болгон анхаарах хэрэгтэй. Хамтаараа нийгмээрээ хэний ч асуудал байсан, нэг хүний ч асуудал байсан, нэг байгууллагын асуудал байдаг гэсэн бид нар анхаарах хэрэгтэй. Харин тэгээд одоо бацхан шашин. Яг хоо зүгээр одоо бид нэр ингээд сошиал дээр бараг 70-80% их инээдтэй хөгжилтэй бичлэг контентийг олноороо таашаан үзээд ингээл сайхан дагаал инээгээл амьдраад байгаа. Гэхдээ бидний амьдрал ерөөсөө тийм хөгжилтэй бол биш байна. Бидний ийм сериусны сэдвүүдийг улам илүү ярьдаг. Ямар нэгэн асуудал гарахад ингээд Монгол Улсын их сургууль, том их сургуулиуд, хуулийн танхим одоо бүгдээрээ энийг ингээд оройн яриа сууж идэг. Хэвлэл мэдээллүүд энэ дээр хэлцүүд хийж идэг. Ингээд нийтийн энэ гол асуудлаа ярьдаг ийм нийгэм бий болоосоо ялангуяа өнөөдөр бидний энэ ярьж байгаа шиг ингээд ийм олон талын ургалж үндэслэлтэй одоо ийм логик хайж байгаа иймэрхүү хэлцүүлүүд маш олон болох хэрэгтэй л да. Тэнгүүд 70-80% нь бол зүгээр сайхан бид нар хөгжилтэй байгаад байгаа хэрэг. Тэр надад бол ерөөсөө огт хөгжилтэй санагдахгүй байна. Эсэргээр бол надад бол маш эмгэнэлтэй санагдаж байгаа. Тийм ч учраас өнөөдөр энд ингээд сууж байгаа гэж бодож. Тийм учраас цаашдаа залуучууд илүү зоригтой олуулаа энэ тэнд ингээд нөгөө борооны дараах ургаж гарсан мөөг шиг зоригтой үзэл бодлоо хамаагүй илэрхийлээ. Өөрийнхөө сошиал дээрээс нь хамаагүй дахиад ийм подкаст 2 микрофон аваа суусан хамаагүй залуучууд өнөөдөр ийм зүйлийг яриад энэ тэндгүү одоо ингээд иргэний нийгэм өөрөө маш сайн сөрөг хүчин хийж ижил өнөөдөр сөрөг хүчингүү энэ нийгэмд бид нар тодорхой хэмжээний арчил үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөө гэдэг юм авч үлдэх. Одоо бид нар дээр маш том хариуцлага ирсэн цаг үе юм байна гэж бодож байна. Тэгээд бас нэг зарим нэг залуучуудыг уриалахад бод яг адилхан ингээд цуг кофе уугаад сайхан нийгмийн асуудал яриад одоо ингээд нийгмийн сөрөг хүчин байгаа суужсэн найзууд олон байна л да. Тэгээд тэндээс одоо дээшээгээ олноороо явсан та нар тэгтээ бүгдээрээ амар муухай вакуумжлаа. Ингээд дахиад 2 жилийн дараа уулзахад нөгөө нэг хүнээ муулж чадхаа болчих. 3 жилийн дараа уулзахад магтаа сууж идэг болцсон байна. Та нар өөрсдөө ууссан шүү. Тийм учраас ингээд бүх салбарт зүгээр газрын дараагаас эхлээд гişүн хүртэл найс нөхдүүдээшээ явсан. Гэхдээ та нар бол ингээд бас мяа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд ер нь бол залуучууд өөрсдөө яг гоё одоо бол бас ингээд нэг дараавч долтойдаг боловч одоо болж чаддгүй юм бол өөрөө бидний шинэ үе манай энэ залуу үеийн бас энэ эрхчлөөний мэдрэмж гэдэг юм бол ямар ч тэр нам байна уу хэн байна уу очиод нэгийн дараа ичдэг юм биш л дээ. Эн чинь бүх аймагт залуучууд байж байгаа. Бүх газар залуучууд бас ингээд тодорхой хэмжээнд өөрийнхөө байгалийн инстинктээр бид нар чи эрхчлөөгөө тэмүүлж идэг хүмүүс байгаа. Тэгэхээр ингээд жоохон зоригтой дуурайд ирэхэд бол хүм болгоно бидний толгой дээрээс бааж шээдэг цаг үе бас өнгөрнө. Тэгэхээр энэ хариуцлага энэ одоо санаачлаг юмнууд бас бид нар дээр байгаа шүү гэдгийг уриалмаар байгаа шүү. За маш айгүй олон зүйл ярьлаа. Ямар ч үсэн ярих гэсэн бүх юмаа ярьчлаа. Би бол тэгж бодож байна. Тэгээд ер нь бол яг нэг харамсалтай мэдээ дахиад тий бид нар бол сонгуулийн авторитар буюу дарангуулалтай тийм нийгэмд одоо аль хэдийн оржээ. Бид нар тэрийг одоо өнгөрсөн сонгуулиар улам их баталгаажуулжээ. Тэрийг баримтжуулаад тий үнэн нүүр царайг нь дэлгэх гэсэн чи хүмүүс их айж байгаа юм байна. Тэр би сая хинээс сонслоо. Хамгийн ихний мэдүүлгүүд нь дандаа л кинотой холбоотой мэдүүлгүүд асууж исэн байна тий. Нэгч захин мөрөдөө тоглоомны талаар тий хүн амиа орлоход хүргэсэн гэмт хэргийн талаар асуухгүй шүнжэнгөө тэрний тухай л ярьж исэн байна тий. Тэгээд өнөөдөр үгүй бид нар хэвлэн мэдээлэл хэрэгчлөөнд халдаагүй гэж ярьж байгаа. Энэ бол одоо яг л нөгөө нэг юу гэдгийг те тэр нөгөө дарангуулалтаа тэр системээ хамгаалахын тулд тэр системээ ажилуулсан байна. Хоёрдугаарт сүрг хүчин дахиад одоо яг энэ асуудал төр бол байхгүй гэдэг нь харагдчихээн те. Бүгд чив чимээгүй дуугүй харин эсэргээр сүрг хүчин хийгээд явж байгаа хэвээр хуульч хүн нь те ямар ч одоо ерөөсөө ичхнүүргүйгээр те ямар ч ёс зүйгүй мэдээллүүдийг хүмүүс тарааж ийн хүмүүсийн ар гэрийн хувийн амьдралыг зүгээр л олон нийт рүү ингээд дэлгээ хайчиж чинь тэр хүмүүс чинь бас тэр хүмүүсийн цаана амьдрал байгаа ахуй байгаа тэр хүмүүсийн цаана нууц байгаа гэдгийг ерөөсөө харахгүй байна. Өөрөө шүүгч юм шиг тэр хүмүүс буруутай юм шиг ингээд зүгээр л дэлгээ хайчиж чинь те. Тэгээ бүгдээр бодох цаг болсон байна. Өнөөдөр яг цөөхөн ч гэсэн хүмүүс ингээд сөрөг хүчин хийж байгаа. Гэхдээ юм гэдэг бол үнэн гэдэг бол хизээд гарч ирдэг. Үнэн юм үннээрээ гарч ирдэг. Сая бол үнэн маш богино хугацаанд гараад ирлээ. Харамсалтай.
А зарим үнэнгүүд бол урт хугацаанд гарч ирдэг. А гэхдээ хэн төвчээртэй байсан, хэн тэр үннийг төвчээртэй хүлээсэн тэр хүмүүс хамгийн сүүлд нь ялт юм шүү. Түүнээс биш мөнгө тараагаад худал мэдээлэл тарааж байгаа хүмүүс богино хугацаанд та нар ялаад байгаа юм шиг харагдаж магадгүй. А гэхдээ урт хугацаанд та бүхэн ялагдах болно л гэж хэлмээр баярлалаа. За. Либералаараа дуудвал.